За үзэгчд маань харж байгаа хүн болгоны нөгөө юм сэтгэлд ингээд хамгийн ихээр тэсэн ядан хүлээдэг баяр бол яхаа аргагүй шинэ жил байдаг. Шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлээс салбар бүртээ тэргүүлж байгаа тийм сайхан эрхэм зочид хүрэлцэн ирсэн байна. Эрхэм зочдоо бүгдээрэнд нь маш их баярлалаа. Удахгүй болгож байгаа бас шинэ оны баярын мэндийг хүргье. Шинэ оны мэндийг. Нөгөө төрүүлж алхна гэдэг чинь шүү дээ тий. Тэгээ 2025 онд дуусахад ер нь тун одоо хэдхэн хоног одоо үлдсэн байж байгаа шүү дээ. Тэгээд шинэ жилээр бас одоо манай уран бүтээлчид энэ одоо сайхан бүсгүйчүүд маань ер нь маш их завгүй байсан байхаа л гэж бодож байна. Яг зөв тий. Тэгэд нөгөө яриа эхлэхийн өмнө илүү гоё тийм ад шаргалтай болгохын тулд маа нэвтрүүлгийн хамтран ажиллагч 100 дамжсан сан мигэл байдаг. Хамтаасаа хундгаа тулгаад яриагаа гоё үргэлжлүүлцгээе төхөө. За тэгээд Уртцагааны гудамжинд хүрэлцэн ирсэн бүх уран бүтээлчтэй баярлалаа. Бүгдээрэнд нь телевиз үзэж байгаа үзэгч та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргээд гоё хундаа тулгацгаая. За тэнд маа нэвтрүүлгийн хамтран ажиллагч Калписос Япон унда. Яг зөв тий. Нэр ялангуяа одоо удахгүй шинэ жил учраас хүүхдүүдтэй бүгдээрээ гоё аль болох сахар багтай зүйлүүдийг бас өгөөрэй. За ингээ бүгдээрэнд хүрэлцээсэнд баярлалаа. За удахгүй болгож байгаа бас шинэ оны мэндийг бүгдээр. Уртцагааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт дуучин Солонго, Анжи Кутюрын гүйцэтгэн байгуулагч Алтчин, чөлөөт уран бүтээлч Байгальжин, Miss World Mongolia 2026 оны үндэсний ялагч Инх Туул, Улсын филармоны удирдаач төгөлдөр хуурч Анар нар уригдан оролцож байна. За ийм сайхан эрхэм хүмүүс өнөөдөр хүрэлцэн иржээ тийм ээ. Шинэ жил болохоор л одоо бид нар нэг багын тийм ярих гэдэг юм. Мандрын үнэртэй л дэлгүүрж яавлаг ирээд бид нар чинь тэрэн дээр очрлоо. Гэхдээ өнөөдрийн манай ширээн дээр яг тэр гоё жимснүүд байж байгаа шүү дээ. Манай Катфрусын одоо маш гоё юм гоё ариутгсан гоё жимс байж байгаа. Гоё жимсээ. Сайхан жимсээ дээрээ шампанское дээр задлах уу. Жохон байж байгаа задлан амжилт бүтээлээ бүгдээ ингэж гоё те баттдгийн шүү дээ. Тийм идэд. За тэгээ ярианыхаа ихэнд би шууд үндэсний за 2026 оны Miss World Mongolia-гийн манаас тэргүүн байрын эзэн за үндэсний ялагч Инх Туулаасаа яриагаа эхлүүлээ гэж бодлоо. Тун удахгүй бас алсыг зорж эх орныхоо нэрийг гаргаж байгаа ийм гоо үзэсгэлэнтэй бас бүсгүй үргэлжлэн ирсэн байгаа. Нэн төрөнд ялагч болсондоос дахин баяр хүргье. 90 гаруй бүсгүүчүүд өрсөлдсөн ийм гайхалтай тэмцээн байлаа. За сайн байцгаана уу. За юун дөрөнд энэ нэвтрүүлгийг үзэж суугаа нийт монголчуудтай тий энэ өдрийн мэндийг хүргэе. За миний хувьд бол энэ 2025 оны үед маш тий дурсамжтай гайхалтай жил болж өнгөрлөө. Ер нь багасаа эхэлж яг ингээд загвар өмсөх мис болох гэдэг мөрөөдөл ер нь тээж ирсэн. Тэгээд охид хүүхдүүд тий ер нь бүгд л яг ингээд мис болох тий яг тийм мөрөөдөлтэй байдаг байх. Тэгээд миний хувьд бас энэ хүү мөрөөдлөө ингээд биелүүлсэн гайхалтай жил боллоо. За энэ жилийн яг тэмцээний маань хувьд бол нийт 90 гаруй охид бүсгүүчүүд бүртгүүлсэн. За үүнээс л яг ингээ үндэсний ялагч шалгаруулахыг үндсэн финалийн шатанда нийт 11 шилдэг 11 гоо бүсгүүчүүд маань өрсөлдөөд тэрхүү тэмцээнд маань дэ бол ингээ үндэсний ялагч буюу тэргүүмээс болоод 2026 онд бол энэ дэлхийн мисийг бол ингээ зорих болсондоо төлийн баяртай байгаа. Тэгээд 2026 онд бас ингээ эх орноо төлөөлөн те зөвхөн одоо ингээ өөрийнхөө нэрээр биш те Монголынхоо нэрийг ингээ дэлхийд гаргаад ингээ оролцох болсондоо төлийн баяртай байгаа. Вау, ямар гоё юм бэ те. Тэгээ өнөөдрийн гэхдээ ер нь маа нэвтрүүлэгт оролцож байгаа бүсгүйчүүд бүгд л ер нь одоо мисийн дайтай гоо үзэсгэлэн тийм гоё бүсгүйчүүд хүрэлцэн ирсэн байна. Тэгээ үргэлжлүүлээд би одоо Солонгоо охичээс бас яриага үргэлжлүүлээ гэж бодлоо. За таны уран бүтээл ариун өндрөө ойрд бас шинэхэн сайхан бүтээлүүд гаргаад гарч ирсэн байгаа шүү дээ. За юуны төрөнд бас уртцагааны үзэгч та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе. Та нартай ч гэсэн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Яг 25 дугаар телевиз дээр одоо эрэг бас нэлээд удсан байна. Ер нь бол бас ойр телевиз интернет ерөөсөө тийш тий байгаа тий. Тэгээ яг ингээд энэ жилийн үед бол яг анхны тий миний одоо та нартайгаа ингээд орж байгаа нэвтрүүлэг бол яг уртцагааны гудамж болж байна. Тэгээ сүүлийн үед яг одоо уран бүтээл гэх юм бол яг энэ жилээс л одоо эхэлж байна. Өмнө нь бол ерөөхдөө хүүхдүүдийн одоо боловсрал руу чиглэсэн тий. Тэгээ би өөрөө бас одоо хувь хүний карьераа тий өөрөө бас жоох хүүхдүүдтэй байсан учраас тэгээд яг хүүхдүүдэд жоохон байгаа дээрээс нь тий одоо ингээд ирээдүй болсон Монголын ирээдүй болсон бас хүүхдүүдийн хөгжмийн боловсрал руу илүү төлхөө анхаарч сая сүүлийн жилүүдэд бас сургалтын төв нэгээ тий ажиллаулаад тиймэрхүү байдалтай байсан. Тэгээд одоо бол яг бас энэ жилээс тий шинэ уран бүтээлтэй орох санаатай ингээд одоо дөнгөж одоо 2 дахь дууныхаа бичлэгэнд ороод явчихна. Бодолдоцаар сэтгэл минь
жилээ ер нь яаж өнгөрүүлж байна? Манайхаа ер нь одоо хүмүүс чинь гой арга хэмжээ хийж штэ. Ялк бол одоо тэртэргөө болж байна. Яг гэр бүлийнхээ хувьд одоо яаж шинэ оноо гаргадаг вэ? Гэр бүлийн хувьд л одоо тэгэл нөгөө олон манайхч бол одоо ерөөсөө олон хүүхдүүд буужигнал тий. Тэгээс Төм бүжигнаа тий. Тий 12 сар гараад ерөөсөө ялка засаа гэдэг ярианд орол тий. Тэгэл маш хурдан амгийн ер нь бол баг гарангуут ялка засчдаг. Тэгээ тэр ялк засах үйл явц бол маш баяр ингээд баяр хүслээ байдалтай тий хүүхдэж аюу хөөрдөг шүү дээ ер нь тий. Ялк засах аюу дуртай. Тэгэл ер нь ингээд сарын туршид л ер нь нэг юм баярын Бүлгэлсаар агаал тий. Тэгээ яаж байгаа 12 сард одоо жишээл манайх бол 2 ч хүүхдээ маань төрс өдөр болдог. Тэгэл ингээд ерөөсөд дундуур нь тий миний өөрөө энэ одоо энэ тентхийн тоглолтууд тэгэл хүүхдүүдийн төрсөн өдрүүд тий тэгэл явуулка засна гэл тэгэл найзуудын шинжилүүд юу гэдэг тэгэл 12 сард ер нь ингээд нэг ихтгэх шиг болоод нэг мэтгэл дуустдаг миний хувьд одоо Анарын үед бас яг тиймэрхүү сарууд өнгөрж байгаа. Сая бол нэвтрүүлэгт урьж оролцуулахад манай анар чи ерөөсөө ингээд төлөвлөгөө нь айгүй их тэгэл тийм тоглолтоос одоо энэс гараад ийшээ тоглолтоо гэл ямар сандаа хүүхдийнхээ өсгөлийн баярт хүртэл оролцох завгүйгээр хөдөлмөрлөж яваа юм сайхан бас уран бүтээлч залуу байгаа шүү дээ тийм ээ. Ер нь урлагийнхны хувьд нэг тиймэрхүү байт. Ер нь манай урлагийнхны хувьд нөгөө жимсээ хураадаг. Ургацаа хураадаг сар шүү дээ тий. Мэдээж нөгөө коронавигоос хойш ер нь бол татарсан гэдэг шиг тий. Тэрнээс ерөнхийдөө гинтийн дуудлага ирдэг. Тий одоо чинь 2 хоногийн өмнө ч юм 1 хоногийн өмнө ч юм тийм тоглолтын санаа урилга дээр ирээ те юмуд хэрдэг. Ядгаа миний мэрэгчлэл чи өөрөө тэр салбарын сонгодог оркестр ч юм уу те сонгодог жаз гэдэг ч юм уу те яг тийм юу болохоор хүмүүс гинтийн их дуудлууд ирдэг. Яг ингээд нөгөө үндсэн ажил маань болохоор улсын филармон шинжлэлийн тоглолт маань яг тодорхой томлогдсон 2-3 том концертууд өгдөг болохоор тэнд бол яг орно. Тэгээд бусад үед бол яста утсаа хараад амрах завгүй гэдэг шиг те. Заримдаа бол тэгэл маргааш тоглолтын хүн шууд оройдоо гараад бэлтгэл хийх ч юм уу. Тийм тохиолдол их гардаг. Тий анарыгаа ингэж боддоо шүү дээ. Одоо сонгодог хөгжим гэхээр одоо маасууд ч юм уу ард хүмүүс ойлгох нь их бас ховор. Цөөхөн үзэгчтэй. Тэр яхахгүй л одоо онцлог л доо. Тэгэл анарын хувьд одоо 2009 онд гэхэд чинь хамгийн анхны одоо киноны Холливуудын дэлхийн сонгодог зохиолууд киноны хөгжмүүдийг бас найруулж тоглож исэн 13 онд одоо анхны одоо зул сарын гоё концертууд хийж исэн. Ер нь одоо энэ сонгодог хөгжмийг та нарын одоо энэ насаараа сурсан зүйлийг хүмүүст яаж ойлгуулах ёстой юм бэ? Ер нь ер нь ойлгох ёстой мó заавал алба би юу? Тэр хамгийн чухал зүйл төлөвч юм уу гэдэг шиг. Одоо бас нэг 2000 оны өмнөх үе бол том хэцүү үе байсан шүү дээ. Би өөрөө ч гэсэн хөгжим дургу хөхтэйсэн баг та. Тий. Яг тэгэхээр яг нөгөө мэдээж гоё аянд бол дуртай шүү дээ. Тэгэл яг хөлдөр мурдаа ер нь жоохон дургу эрэгтэй хөхтөч юу нэг юм эхлэхгүй байсан. Тэгээ Орос явж явал диктатуранд орсон л доо. Тэгээд ерөөдөө аргачлалыг нь ойлгосон л та. Өөрөө яаж дуртай бүр амар дуртайш бүр дурлж исэн гэдгээ ерөнхийдөө манай монголчууд ч одоо кино театр 2000 оны ихээс бий болсон. Тэнгүүр кинонд их хүмүүс их дуртай байна гэдгийг мэдээд одоо тэр үеч хамгийн анх 2003-4 онд Pearl Harbor ингэж гарч ирсэн бохоггүй. Бараг 4-5 жилийн дараа гэж байгаа бохоггүй. Тэгээ тэрийг үзээд дууны дууралт мууралт чи одоо нэг амар surround round чинь кино театраар дурангуйч тэр Pearl Harbor хөгжимч их гоё байдаг те. Тэнгүүт л ер нь энэ Монгол ард түмэндээ энэ сонгодог хөгжмийг энэ мэрэгжлийн хөгжмөөр киноны хөгжмөөр илүү дамжуулж байгаа сурчлах юм их гоё үзэгч хүн үзэх юм байна да гэж бодож. Ерөнхийдөө яг нэг ингээл 5 оноос хойш төлөвлөж байж 2-3 жил төлөвлөж байгаа л анх Cinema Night гэж тоглолтыг сурал концертууд ингээд жил болго явдаг болсон л та. Тэрнээс хойш одоо ингээд өндөрлөгөөс харахад амар олон оркеструуд бий болсон. 16-17 жил болсон биз дээ. Энээс хойш чи залуучууд яг тэр үед би чинь 24-5 та
E5 нөгөө залхууралгүй юм найруулдаг байсан юм л дээ. Ядаргаа мэдхгүй. Одоо яг тийм олон оркестрүүд бий болчихлоо. Фантазиа гэл байна те. Тусдаа одоо манай анир pop оркестрүүд байна. Ер нь олон гэд тустай юм олон оркестр бий болцсон. Яг их киноны хөгжим одоо анимашны хөгжмөний хөгжмүүд за тэгээ төрөл бүрийн болцсон мөлий. Миний хувьд болохоор би бол нөгөө миний үед чинь анимашн ирдэг гардггүй байсан. Волтрон сүн өгөхгүй л гардаг гэсэн чи. Тэгээд маш гоё төгөлдрөөр тоглоно. Ялангуяа одоо энэ төгөлдрөөр симфони оркестрийн нотууд гэдэг чинь бас тэр ховор штэ. Тэгэхээр яаж одоо тэр юмыг гаргадаг байсан бол тий нэг төгөлдөр уурч болоод тэр ч юм илүү дөхөн байдаг гэсэн. Одоо энэ 88 даралч 88 дуурал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрийгээ сонсож нотлох гэдэг бол яг туршлага юм да. Бас хүүхэд байхдаа нөгөө их дуулах тустай өгдсөн. Тэнгүүд нөгөө акапелла их нотлдог. 4 хоолоо 3 хоолоо тий. Тэгээ тэрнээсээ эхлэл квартет руу нотлж эхлэл дараа нь утсан хөгжмийн 5 өнгө рүү нотлж сураал. Тэгэл камерны оркестр болоо сүүлдээ том оркестр, фул оркестр болоо. Тэгээ хоор нэмэгдээл яг тийм аргачлал ингээ нэлээ бас нэг 10 жилийн туршлага 10 жилийн туршлагаар л явж байгаа юм л да. Тий. Тэгвэл яг энэ цаг мөчид нөгөө уртцаагаа өөрөө ерөөсө шинэ жилийг хүмүүсээ ингээ мэдрүүлж чаддаг. Яг тийм байгаас ингээл та хэд ирэхлээр догтлмоор яг энэ цаг мөчид бас телевиз үзэж байгаа үзэгчид анрын тэр гоё төгөлдрийн аялгауг бас сонсхийг хүсэж байгаа. Бид бас сонсхийг хүсэж байна. Яг одоо таны өмнө бидний төгөлдөр хуур манай тайз зэлэн байна. Гайхалтай уран бүтээлийг хүргээд эргээд гоё яриагаа өрнүүлцгээе тэхөө. Манай ингээ өнөөдрийн нэвтрүүлэгт надтай хамт ингээ ийм гоё үзэсгэлэнтэй болон 5 эмэгтэй оролцож байгаа ч одоо Диабрагийн тем буюу Америк нэг удаагийн одоо бас л хайрын аялгыг та бүхэндээ зориулж байна. Ваа, баярлалаа. Яа гоё. Нэг зөөлхөн ингээд нэг өөртөө зориулсан юм тусгалтай гэрэлт 4-5 үс гэж тайруулсан. Хаяа нэг жоохтой байна гэд ингэж байгаа юм шиг ямарч тансаг айлгав те нэр. Таны ингээ хөгжмийг сонссон ч юм байна штэ. Дандаа тэгж нууцаар хардаг. Унтчихт нь очиод үнсчдэг тийм ээ. 1900 ер нь бол нэг тийм их сонин. Сим хин. Дандаа нэг иймэрхүү ер нь та ер нэг тийм хүн биш үү? Дотоод сэтгэлийн дурлалаа. Дотоод сэтгэлдээ ер нь тийм. Ер нь манай ялангуяа сонгодог хөгжмийнхэн тэр тал руугаа шууд гэж илэрхийлж чадахгүй шүү дээ. Айгу бүрэг тэр тал дээр. Одоо энгийн 10 жилийн одоо манай найз бол тэр дээр үуч одоо тэдгээс манайч их ичимхий тийм л хөтлөл шүү дээ.
Ер нь бас эсрэг талаараа одоо ийм гоё хөгжим тоглодог хүн рүү чинь бас илүү охид үсгүүч бас их дуртай байдаг бас тал байдаг шүү. Тэгэж харин их асуудаг байхгүй. Эмэгтэй тоглолт би ер нь баг тоглолдог шүү тий. Яг тэгэхээр нэвтрүүлэг ч юм уу концертн дээр их яг тэр гоё юмаа гаргуулах гоё идэг. Бүх ингээл одоо газараа тоглоод байх юм бол бас жоо үнцэн алдчих юм шиг санагдаад яг тэр филинг гардгүй л дээ эмоц ч гихдэг ч юм уу тий. Мэдрэмж жоо гарахаа үлчдэг. Тайз байснаа гарахлаар арай нэг тийм гоё мэдрэмж авдаг. Ер нь төгөлдөр тоглож байгаа усууд ч өөрөөсөө ийм гоё костюм бинжигтэйгээ гоё хөгжмөө хөндлөөд гоё сууж иж гоё шитгэхгүй нэг шорт бодолтой тоглох байхаар бас нэг тийм нэг яадгүй наалдахгүй санагдаад байдгийн тий. Тэгээд хүүхдээ хачин тэгэл лагер мар дээр төгөлдөр дээр тэгээд шорттой бараг төрсөгтэйсэн 100 бол гээл авчиад гэсэн чинь хүүхдээ хадвал тийм байдаг гэсэн. Яг ингээл манай охин зурдаг мурдаг гэхээр за зуртаа. Яг тэр дороо Харитаа гэж. Юу ч зурах хэрэгтэй байх. Тэгээд ихтэй амар байдаг байсан. Манай солонгоч ч бас их гоё хөгжим тоглолт шүү дээ. Төгөлдрөөр гоё тоглолно. Шинэ жилийн бас их олон гоё дуунууд дуулж ирсэн. Сүүлийн үед бас нэг юу хичээлээ зааж байгаа юу солонгоо маань. Зааж байгаа. Яг ерөөхдөө нөгөө яг өмнөх шиг илүү одоо өргөн хүрээтэй биш ч гэсэн те. Ерөөхдөө нэг цөөхөн ингээд цомхон хүрээнд. Гэхдээ орхиогүй ямар ч байсан. Одоо эн чинь манайх 10 оноос хойш чинь баг 15 6 жил болох ч тийм ер нь тийм корона хүртэл айгүй тийм эрчимтэй яж байгаа. Тэгээд корона гараад ер нь их олон зүйлийг өөрчилсөн тий. Хүмүүсийн нөгөө бас хандлага их сонь тий. Одоо анх адил гэл дуучин гарч ирэхэд хөөрхөн тийм бомбгор байхдаа их гоё байсан. Одоо ингээд мис болоод яатсан чи нэг л тэгж бас харахгүй юу. Одоо солонгоо жишээлбэл би харахаар ингээд анх нэг тийм бомбгор тий анх хамтлагтай байхад их тийм байсан. Одоо жоохон жин хассан чинь жоохон тэгс зүгээр миний л бодол шүү дээ. Ер нь одоо буцаад нэг хөөрхөн тийм болъё гэж боддгоо. Одоо миний харин Димитр одоо тэр хацар нь л юу н учир байсан юм. Хүмүүс агиух миний тэр бондгор хацрыг ер нь хөхөрдөг тий. Өгүүлж их ярьдээ шүү. Нөгөө нэг одоо тэгээ залуу байхад л нэг юм хөрх хацар байдаг л гэл хүмүүс хэлдэг шүү дээ тий. Тэгээ одоо ямар одоо хацартаа болох гээд одоо тий. Чин нэмэлтэй Тий нэш одоо тэгэл хинүүгээр л ямарч байсан. Гэтэл нэг юм жоохон байхын л яг л ийм хөрх ихч яг нэг гоё инээдэг. Ингээд нэг юм хаалганы завсраар харахад ямар хөөрх ихч вэ? Ямар гоё дуулдгийн, ямар гоё ингээд яг л нэг тэр гоё юм хийл хөгжим шиг ихч байсан. Яг л тэр нэг хадаа гоё бүсгүй гоё жимсээр байлмаар байна. Гоё жимс өгнө. Манай энэд маань тэр жимсээ идэж байгаа. Манайд бас гоё. Та хоёр манай гоё жимс идээрээ. Уртцагааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар Амар бас амттай Cat Fruitis Mongolia. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайханд амран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинад түгээсэн эгэлгүй нэгэн шараар. Сан Мигел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. Уртцагааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар Амар бас амттай Cat Fruitis Mongolia. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. Уртцагааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар Амар бас амттай Cat Fruitis Mongolia.
За үргэлжлүүлээд энэ цаг мөчид манай одоо ялангуяа сошиалор хүмүүс маш сайн мэдээ манай байгальжинг өөрөө хөөрхөн тэгээ өөрөө гайхалтай бурхтыг уралдаг. Одоо бидний ард тардаа манайхаа ямар гайхамшигтай тийм амарсан гой бурхад одоо энд байрлаж байна вэ гэж. За байгальжингаар маань сонь сайхан ямар гой бүтээлүүдээ. За хүмүүсийг асуудаг болохоор тайлбартай явъя гэж бодлоо. Өнөөдрийн гоё ногоон дээрх. За ногоон дээрх маань бүх дээрхүүдийг гэгддэг. Бас тэгээд гоё цагаан дээрх. Цагаан дээрх маань цэвэр ариун амар амгалан бэлэгддэг. За тэгээд хоёр хөөрхөн охиндоо зориулаад орлуулсан нэг ээжийн сэтгэл шингэсэн бүтээлүүд байгаа. За ногоон дээрх маань мотортаа удвал цэцэг барьсан. Удвал цэцэг нь урт удаанаас л гоё бэлэгддэг. Манай өөрөө мэрэгчлийн реалист уран бүтээлч байгаль одоо хөрөг ер нь одоо тэгэл бүх юмыг л зурна дөө. Бүр яг мэрэгчлийн төвшөнд гэж. Яг мэрэгчлийн зураач хүн шүү дээ тийм ээ. Тэгээ байгальчин өөрөө тэгээд байдаг байхгүй. Би өөрөө бол яг мэрэгчлийн зураач биш. Тэгээ ягаад ч юм нэрэл ингээ гэр бүл дотор хүн ингээл гоё зураг зурдаг өнгө харагдахаар бүх юм ингээл татагтаад байдаг. Яг л тийм уран бүтээлч. Тэрээс яг ямар мэрэгчлээ? Би болохоор бол бизнес менежментээр төгссөн л доо. Тэгээд яг инээ чинь нөгөө цаанаасаа болиулж болтгоо. Одоо ингээ миний чадаад байгаа юмыг одоо би яах вэ? Тэгээд ингээ багасаа л ингээ чадаад одоо зургийн хичээл дээрээ хамгийн дандаа нэг 100 гардаг нь байгаа тий. Гэхдээ нэг чаддаг юмыг одоо би яаж чадах вэ? Тэгээд ингээ хийсээр агаад энэ хөрсөн. Тий. Өөрийнхөө хүслээр ингээд хүсээгүй ч гэсэн ингээд цаанаасаа гараад байдаг тий шүү дээ. Хөгжүүлэх туссан болмол сүүлийн үед харахад бол хүүхдийг одоо нөгөө ээж аав нь чингэж тэгчих гэхээс илүү яг хүүхэд яг юу хүсэж ийн гэдгээр нь явуулвал одоо хүн яг хамгийн хүсэж байгаа зүйлээрээ л юу нэгээд хамгийн амжилтанд хүрч амьдрэх юм шиг санагдаад байгаа юм. Тэгэхээр би бас хүүхдүүдээ ч юм уу тий өөрийнх нь хүслийг л одоо дагнаа ч юм уу тэгж бодтээ. Нэр яг тэгдэш жоохон байхад одоо гэр дотор заавал нэг эмч байхгүй бол болохгүй гэд хин нэгний хүсэл ингээ хязгаарлуулад байгаа юм шиг санагдав тий. Тэрэн шиг одоо байгальжингийн хэлдгээр тэгэд надад байгальжингийн нэр нь бас айгуу сайн. Та өөрөө ингээд нэрээ жишээлбэл иргэний бүртгэл мэдээллээс яг энэ нэрээр хит эдив вэ нэм нэр. Нэг эдэн шүү. Оо ямар гоё. Айгуу өрмөц нэр тий. Сүүлийн үед нэмэгдсэн байж магадгүй. Тий. Байгальжингийн зургийг харахаар их сайхан байна л да. Яг нэг юм бас янз янзын шашны асуулт асуух гэдэг юм л да. Одоо ингээ хамаагүй бурхны тгийг ингээд зурж болохгүй. Эний чинь бас тусгай заавал тгийг ингэж одоо юу гэдгийг хэдэн төө хуруугаар ингэж хэмжиж зурдаг. Зас хамаагүй ингээд хичнээн гой зурсан байсан ч бас хэмжээ алдах юм бол том нүгэл болдог гэдэг ч юм уу ийм яриа юм байдаг штэ. Энэ тал дээр юу бодсон зүйл бий юу? Байгаа л да. Гэтэ яг би нөгөө нэг яг тэр тиг хэмжээсийг нэлээд судалсан. Тэгээд одоо өөрөө ч бас ер нь бас мэрэгшээ сурч ийц гэж бодсон л доо. Тэр хэмжээний гоё одоо зан азар шиг те бүр ингээд Монголын өв шингэсэн тийм дайр ихүүдийг одоо бүтээж үзхийнсэн энэ одоо яваа наснда тийм болохоор сурах хэрэгтэй гэж боддог. Тэгээ одоогийн маань бүтээлүүд мэдээж сурааг байгаа. Гэхдээ энэ болохоор нөгөө төвдийн ер нь үндсэн одоо бурхтуучтэй. Тийм шүү дээ тийм. Тэмүү төвдүүд одоо их орж ирснээс болоод одоо зан азар гэгэн зан азар одоо ингээ монголчилж гаргасан байдаг. Тийм. Тэгэхээр одоо интернет тухайл те ингээд ерөнхийдөө дайрах white тара, green тара гэж харангуут ерөнхийдөө ингээд яг хэмжээстэй биш ингээл зөндөө олон янзын байгаа л да. Одоо хүн ингээд подолкон дээр ч зурцаа явж идэв штэ бурах тий. Одоо тэрэн шиг одоо миний болохоор юм чөлөөт одоо ганцаараа амьдэрдэг нэг охин байлаа гэж бодъё л да. Тэгэхээр одоо ингээд гэртээ нэг үнэхээр амар юм шүтэл те ингэхгүй тодорхой тэгэл яг ийм гоё чамин хэмжээний гоё юм хөнгөн урлаг маягаар л одоо хүлээж авах. Таны хоёр дайрхийг харахаар тэр цааталтайгаа дайрхийг нь харахаар яг Монгол бүсгүй харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ наадлын одоо энэ манал борох юм шиг байна тий. Манал борохны харахаар юм энэтгч юм шиг тийм Европч юм шиг. Та энэ хоёр бүтээл дээр яагаад юм бас ялгаатай хийсэн юм бол энийг ярьж өгөөч. Би болохоор миний нөгөө өөрийн минь стил болохоор тийм амар төгөлдөр тийм юм тартай юм шиг байгаа. Одоо тэнгууд ардын зурган дээр манал бурхан одоо ингээд хөхтэй би бүр яг үнийг хэлгээд бол эмхтэй бурхан гэж боддог гэсэн. За. Ерөөс эрэгтэй бурхан гэж боддог. Харин хүмүүсээр нь эмхтэй бурхан гэж боддог гэдэг манал бурханыг. Тэгээ бүр ингээд
яг зурх гад ингээд судлаад амар судалгаа юм шүү дээ. Тэгтээ ингээд ясч 28-аас 25-аас 28 насны эрэгтэй шокнд эрэгтэй юм уу гэх. Эмэгтэйгээр төсөөлөд. Тэгээ харин ийм бурхан юм чинь миний одоо төсөөлөл амар тийм төгс одоо оршихуйл байх бах гэж бодож би зурдаг байхгүй юу. Тэгээд одоо тэг хэмжээс чинь болохоор шашиндаа болохоор өөрөө хамгийн гигэн одоо байрлал ариун гэгэрлийн одоо байрлал гэж явагдаж байгаа байхгүй юу. Тэнгүүд яг хүнийх шиг биш хэрнээ бурханлаг одоо хэлбэртэй юм уу. Одоо миний болохоор жоохон дагинлаг бөгөөд одоо тий төгс үзэсгэлэн бүхий л одоо нөгөө сайхан юм нэг дор цогцолсон гэж харагдах үйс. Одоо бүр одоо дээр үед заах үнэхээр зан назрын үед одоо ингээл монголчууд ч маш хэцүү амьдралтай нийгэм байсан шүү дээ. Уусаа ингээл үнэхээр амьдралаа амиа даатгаад залбирдаг одоо гигэн бурхан тий. За өнөөдрийн нийгэм бол жоохон өөртөө хүн ингээл таашаалыг мэдэрч тий гоё мэдрэмж амар мэдэрхүү гэдгийг хурдцсан гэх юм уу. Тэнгүүд одоо энэ мэдэрхүүг олж авах зүйлс гоё ирэлхийлж авдсан штэ хүмүүс ч тий. Тэгээ тэр үүднээс яг ийм гоё төгсцүүлийг харж ямар гоё юм бэ гэл мэдрэмж аваасай гэж бодож урсдаг та. Бие сэтгэлийг хэмжилж урт нас амар амгалан хайрладаг эмчилгээний бурхан буюу монголчууд номын манал хэмээн хүндэтгэн шүтдэг бурхан байна. Байгальчингийн би одоо сошиал хаягийг дагдیں۔ Тэгээд хийж байгаа бүтээлүүдийг харахаар нэг өөрийн гэсэн өнгө төрх заавал байх хэрэгтэй гэдэг чинь уран бүтээлч. Яг тэр өнгө төрхийг харуулсан залуу сайхан юм уран бүтээлч хин нэгэнд нөгөө баригдаагүй ямар ч баригдмал биш юм уран бүтээлч юм болоо гэж бодог. Тэгээ яг үүнтэй адилхан загвар ч ер нь мэрэгчлэр бүгд тийм байх хэрэгтэй гэдэг шиг манай одоо алтчингийн хувьд яг тийм юм болоо гэж бас алтчингаа хардаг л да. Өөрийн гэсэн бүр нэг юм өнгөтэй, өөрийн гэсэн төрхтэй, өөрийн гэсэн хинт ч баригдахгүй тийм гайхалтай уран бүтээлч. За 10 гаруй жилийн хугацаанд одоо загварын салбарт ажиллаж байна, хөдөлмөрлөж байна. Залуу хүний хувьд за саяхан бас гоё наадамд оролцсон. Баяр хүргэе. Баярлалаа. Бас нэг том давааных ард гараад энэ сууж байна. Энэ уртцагаа нэвтрүүлэгт орж байгаа одоо маш их баяртай байна. Ягаад гэвэл би 11 оноос би уртцагааны одоо нураагдсан тэр барилгаас ажлынхаа гараа эхэлж ийсэн. Ойтон махтал ингээл өөрийнхөө брендийг үсгэнэ ингээд явж ийсэн баа. Тэгээд одоо энд хүрээд сууж байхад бол ерөөсөө маш тайвнаар ерөөсөө зогсолтгүйгээр хөдөлмөрлж ирлээ. Тэгээд үндэсний хувцснаас эхсүүлээд гадуур хувцс ингээ бүгднийг хийж хэрэглэгчтэй хүргэж яваа. Давхар юу явуулдаг? Сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Яагаад вэ гэхээр би энэ олон жил ингээд судлаад ингээд өв тээгч гэж би одоо өөрийгөө үздэг. Таяг гоё л наадам болж өрсөн. Ер нь бол жил болгоны загварын одоо загвар өмсөх, загвар зохион бүтээгч ер нь хүн болгоны тэсийн ядан хүлээ. Ялангуяа үзэгчдийн хувьд хамгийн их очиж нүд баясгаж тэндээс мэдрэмж авдаг нэг цаар үрээ шоу шүү дээ, тий. Бүр тий. Үнэхээр Монголда хамгийн том одоо өстө нөгөө төгс гэж хэлж болохоор тийм өстө наадам бол үнэхээр гоё л тий. Одоо энэ жил ороод бас үнэхээр мэдэрлээ тэрийг. Загвар миний чагарч болж байна. Загвар зохион бүтээж байгаа хүмүүсийг харахаар би бас нэг сонин бүр асуулт асууя гэж бодоод байдаг байхгүй юу. Яг гадаадын ингээд загвар зохион бүтээгч нарын бүтээлийг харахаар сүүлийн үед ингээд эрэгтэй хүмүүс нь эмэгтэй хүний хувцас өмсдөг болцсон. Эмэгтэйчүүд нь эрэгтэйлэг болоод ингээд одоо зарим одоо эрэгтэй хүмүүс чинь одоо ингээд төпөлтэй ингээд янз янзын тийм болоод идэг. Энэ юу н одоо яг яагаад ийм болцсон юм бэ? Бүр гайхаад идэг байна. Тэр яг тийм байх ёстой гэсэн юм байхгүй. Тухайн дизайнерын өөрийнх нь доторх харизм ер нь тэр юуг гэлтгмээр байна. Тэр нийгэмдээ юуг харуулмаар байна. Тэгэл тэр болгоон загварт нь тухайдаа гарч яваалдаад. Би жоохон буруу өнцгөөс хараад ахгүй. Цаанаасаа одоо юу гэдгийг барууны янз янзын нөгөө нөхдүүдийн клубээс штэ. Бас мөнгө өгөөд нэг чи нэг иймэрхүү транс маягийн юм хийгээд цаагаараа нөхдүүдийг жоохон тархийг угаах гэдэг нөө бас арай л бас эрэгтэй хүн чи эрэгтэйгээрээ байвал илүү гоё штэ. Би тэн дээр нэг жоохон эмзэглээд байдаг. Манай дизайнер бас юу гэж бодд юм бэ? Дизайнер маань одоо мэдээ. Манай ер нь юу гэж бодож байна энэ тэлтэй. Дизайнераас шалтгаалдаг. Тийм тухайн дизайнер. Тэр хүн өөрөө ямар хүн юм бэ тий? ертөнцийн өөр ертөнц үед юм шиг үлээ шүү дээ. Тэрээс харуулсан тий. Франц асуудалтай шүү. Тэгээ сүүлдээ нүдэн дээр өөр жоохон дасах шинжтэй болоод байгаа хгүй сүүлдээ. Сая тэр Францын тэр олимпиада тий.
Актер нээлт боллоо шүү дээ. Тийм. Тийм шүү дээ. Түүхэндээ одоо Юп байх түүхэн ёстой ч гэдэг юм уу? хувцснуудад ер нь юп байдаг шүү дээ. Улс улсын хувцснуудад чинь бүр шотландууд юпээс гэсүүлээд Мянмарууд юп өмсөж байна. Тийм. Шотландууд юп Нэг гаймар юм юу те. Тэгэхээр хувцсанд бол ерөөсө тухайн хүний дотоод гоо сайхан дотоод мэдрэмж тэр тухайн хүний харизмд ерөөсө хувцсан дээр илэрдэг тийм байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хувцс ягаад урлагтаа орж явж байна гэхээр энэ л та. Одоо Нью-Йоркийн нэг мисс их гоё хүүхэн байсан чинь сүүлдээ би сагалт тамир байна гэдээ ханхны сагалт хэлсэн мисс болоод одоо та нар манай инхтүүлийг сагалтай байна гэж боддоо. Тэгэхээр бас жоохон сонир биз дээ те. Ийм сайхан бүсгүй байж байгаа. Сахал байгаа та гэдэг шиг. Би инхтүүлийг ингээ орж ирээд харсан чинь яг нэг юм Клеопатра юм шиг юм гоё Манай инхтүүлийг гоё босчоод нэг хувцаас энэ нөгөө миссүүд маань ингээ босохоор бид нар шиг нэг юм сугамныхны навар байдаг байхгүй. Тэгээ босгодгүй шүү сандэж ш. Айгуу гой харагдаж байгаа зүгээр нэрээ. Маань өөрөө нөгөө Монголын бас дизайнерын хувцас урлагүй гэдэг урлагийн мөгцдөг дизайнерын хувцас те. Тэгээ ерөнхийдөө хувцсны нөгөө онцлог шин чанар гэж байдаг шүү дээ те. Яг Монгол хүний биеийн тохирсон хувцас ч гэдэг юм уу те. Эмэгтэй хүний биеийг тодтогсон хувцас гэдэг. Тэгээ яг мөгцдөг дизайнерын хувцас бас ингээ хардаг. Ер нь дизайнеруудын маань ингээд хийсэн бүтээл болгон өөр нөгөө онцлог шин чанарыг ингээ агуулсан юм шиг санагдаад байдаг. Би ч гэсэн ингээд нартчин дизайнерыг хийсэн чиг гоё л наадмыг өөрөө бас багасаа их үздэг байсан. Гэхдээ нөгөө загвар зохион бүтээгчхээс илүү загвар өмсгчээр орохыг хүсдэг байсан. Тэгээд хамгийн анх ингээ гоёлд 2023 оноос орж эхэлсэн. Тэгээд ороход бол ингээд энэ урлагүй одоо ингээд дизайнерын тийм ингээд хувцснуудыг анх тийм ингээ өмсч үзсэн. Тэгээ маш таалагдчихсэн. Тэгээд ингээ хараад тахад ингээд эмгтэй хүний ингээд бэлхүүстэй тааз хөх гэдэг ч юм уу тий биеийн онцлогийг шингээсэн тэрийг яаж тодтох уу гэсэн ингээд хувцснууд идэм билээ. Тэгээ тэр хувцснуудаас сонгоод таалагдсан хувцас ингээ өнөөдөр ингээ нэвтрүүлэгтээ ингээ өмсөө сууж байна. Айгуу гоорж. Тэгээд нөгөө ингэж таад маань хаардаг ер нь дэлхийн миссүүд ингээд нэг улс олонныхоо онцлогийн хувцсыг өмсдөг штэ тий. Тэрэн шиг зарим нөгөө нэг улсуудын дизайнерууд нөгөө хамгийн топ гэсэн тэрл дизайнерууд одоо дэлхийн өрсөлдөөнд бүсгүйчүүдийн хувцсыг уралдаг юм байна л да. Тийм ч учраас одоо жишээлбэл манай ингээд инх туулыг харахаар айгуу гоё юм мөртэй. Айгуу гоё юм нэг бүр нэг юм одоо фитнесээр хичээлдэг гоё мөр гаргадаг хүмүүс шиг. Өөрөө бол гэж би фитнесээр бол хичээлдэггүй хичээ. Минийх одоо төрөлхийнх тийм гоё мөртэй одоо. Тэгэхээр яг энийг тодтох хувцсыг дизайнер урлаж гэмээр бас дэлхийн өнцөг болон бураас нүдэнд пүк Монгол бүсгүй ямар гоё юм. Тухайн хүнд зориулаад одоо за би ингээд хувцас захиалах гэсэн юм үйл ажиллагаа тийм байна гэд ирэхэд тухайн хүнийхээ сэтгэл зүйг судална. Тэгээд өөрийнх нь биеийн пропорц ингээд бүхэд давуу тал ингээд нуух ёстой хэсэг энэ төр гэд бүгдийн судал тэгжээж ерөөсөө загвар гарч тэр хүнд яг таарсан. За энэ ингээд яг миний хувцас мөн байна. Ингээд нэг юм хүмүүс ирээд нэг сонь юм яриад ингээ сонь загвар өнгө яриад ингээ хоорондоо цогцохгүй өнгө мөнгө ингээл яриад тэгэл ерөөсө тэр хүндэд тааруулаад хийх болно штэ. Юу хийгээд байгаагаа ойлгохгүй юм шиг ингээ хаяа тийм үед гардаг байхгүй. За тэгээд хийгээд дуусаад өөрөө өмсөж ингээ тестлж үзэн штэ хуцаа. Ингээд өмсчихэд гээл янгот за мэдхгүй. Гэхдээ яд чадлаараа л хэвээр үнэхээр ингээл илээл ингээл хийлээдээ гэд. За тэгээд захиалагч маань ирээд хувцаа ингээ өмсүүлээд янгот вау. Үнэхээр энэ бол ёстой хүний өөрийнх нь дотоод мэдрэмж ерөөсөө дотоод хүнээ гаргаж ирж байгаа юм байна. Яа тэгэхээр захиалга хувцас чинь ерөөсөө тэр зөвхөн тэр хүнд зориулсан байдаг учраас. Тий. Одоо манайс гадна өнгө. Тэгээд манай одоо эрэгтэй хөтлөгч жишээлбэл яг ямархуу өнгө ер нь аль хэсгийг нуухаар байна. Юу давуу тал байна. Давуу тал юу байна? Энэ дээр нь харууллаа. Гэтэ ер нь их гоё нөгөө нүүрний арьсны өнгө нь ямар ч өнгөнд зогцохоор тийм өнгөтэй байгаа байхгүй арьс. За тос мосог нэг төрөгдөхгүй штэ. Байгаагаараа л байж байгаа. Арьслууд бүр гоё юм штэ. Тос төргөл одоо бүр балраад одоо дизайнертай болчиход одоо би чинь тэгээд дээшээ нисээ явчих юм байна. Би бас одоо бас танаас асуу гэж бодоод байна л да. Хувцс бурхан бие чөтгөр гэж байдаг штэ. Би бол ингээ хаяа заримдаа ингээ нэг оранж күрдэг өмсөөл явхаар хүмүүс над руу сонь хардаг байхгүй. Нэг сонин юм эвгүй нөхөр болчих гээд байгаа ч юм шиг. Тэгээ заримдаа ингээ гоё ноолорон болтой шилэп өмсгөр хүн өөр шүү. Жишээлбэл юу гэж хэлэх гээд тэгэхээр хувцс бурхан бие чөтгөр гэдэг. Ялангуяа дизайнер хүмүүсийн хувьд нэг ийм үг өгд юм ба штэ. ертөнцийн өөр нь муухай хүн гэж байдаггүй гэнэ. Муухай хүүхэн гэж байхгүй. Ер нь тэр хүний стилээ л олоогүй байна гэж яриад байдаг тий. Гэхдээ тэр стилэж олох гэж үгүй юм хэцүү юм. Амьдралаа одоо хэдэн үеэр тэр стилээ олох юм бэ ер нь тий. Одоо Андрын хувьд бол өөр стилийг олсон гэж боддгоо та.
цацал дээр чилээ. Олсон баха. Би ч яг л 2000 оноос яг өсөө ургуулж үзээл те. Тэрнээс хойш л яг 25 жил болж байна. Яста 10 үедээ л яг өсөө. Тэр үед хамгийн гол нь яг сурагч хийсэн. Тэгээ гадаад өс засвал мөнгөгүй байгаад. Тэгээд өс ургачихгүй. Тэгээд ургуулсан. Тэгээд яг жоо турж ороод тэгээ ирсэн чинь тэрэн зөгс таарад. Тэгээд хөгжмөөч давтдаг байсан. Тэгэнгүүт чинь хүмүүс чинь яста ирсэн чинь харин Монголоо дүр солонгос киноны өвчлөлтсөн улсууд тий жунсан мунсан ингээд баахалсад би ямар ч тийм солонгос стил анхны ярь ахнаар тэгэл яг зүгээр өөрийнхөө ингээд ургуулаад тэгэл энүүгээр тогтцсон ш тэр нь одоо гэтээ хамрыг хэрвээ юм богино үстэй ч юм уу юм халимг байвал ерөөс нүдэнд тусахгүй байна. Спорт үсэл яагаад ч зохихгүй байгаа. Би ердөгтэй заримдаа 5 жилдээ үсээ осуулцдаг. Тий. Зундаа л да. Яг наадмын үеэр осуулаад хурдан ч урагчдгийг. Тэгэл 10 сард манайх чи нээлтийн концерт гэхэд 3 сарын дотор л асуудалгүй. Одоо концертнээ гарах хэмжээний. Хүн бүхэн одоо тань шиг мэрэгжлийн одоо юу гэдгийг ингээд мундаг төгөлдөр уурч болох чадахгүй. Тэр чи хар багасаад явдаг. Гэхдээ одоо 20 гарцсан 30 гарцсан ч юм уу. За миний үеийн нөхдүүд ч юм уу ингээд төгөлдөр уурыг ер нь сурыг гэвэл гэхдээ өөрийнхөө хэмжээнд ч та тийм заг биш. Ер нь сурах уу? Энэ хэр хэцүү гэж юм бэ? Болно шүү. Ер нь ингэдэг. Хүн хүний аппарат буюу одоо бие организм өөр шүү дээ, тий. Ер нь альва төгөлдөр одоо хуурын багш нар яадаг вэ гэхээр тэрийг одоо задлж өгч тавиулдаг аахгүй зажаад гэж бид нар ингэ чангалж байгаа. Тэрийг гоё яг тавьж яг тэр хүний бие пропорцон зориулж одоо тэр дүн шинжилгээ хийгээд зохиолын өгөн те гэдэгтэй адилхан хувин одоо ингээл би ч өөрөөс зөндөө хүмүүс багшилж ирсэн дандаа насанд хүрсэн усууд. Тэгж яхад ер нь ингээл аюу амар сонсголтой хүмүүс бас байна. Таны өөрөөс чинь ахуулаад бас та одоо би ч түрүү таны сонирхогч шүү дээ. Таны одоо ингээд өндгийг чи хар. Би ялангуяа хүмүүсийн гарын өндгийг харддаг. Өндөг их зузаан суур сайтай байхад их гоё өнгө гардаг. Миний бол яг том алга юу болооч хомс их томтой. Миний гайгүй байна. Өндөө нэг жижиг. Таны бол нүл өндөг байна. Би тэд ямар байна гэ бөөнөр өндгөр өтсөн шийдэж шүү дээ. Тэр их гоё. Одоо би тэр түрүүн танд нэгэнд авдаг нь юуны эхлэхэд хэлжсэн те. Төгөлдрөөр явсан бол аюу гоё өнгөтэй тийм. Одоо биний одоо яг шүтэж явдаг Евгений Кисмисен гэдэг та нар анзаарах юм бол ингээд хорон өндөг их томтой, хомс жижигтэй. Тийм хүмүүс идэг ш. Би одоо өндөг хэрэг нөө. Манай аав бас их гоё хөгжим тоглодог байхгүй. Фэн чинь бас хүн хүнээ өөр идэг. Янз янз хүний аппаратаас их шалтгаална л да. Одоо манай энэ инхтүүл гэдэг сайхан бүсгүй байна штэ. Инхтүүлийг харахад одоо танд одоо яг ямар хөгжим тогломоор санагдаж шиг харагдаж байна гэдэг шиг юм. Одоо танд одоо ингээд хөлдөөрөөр одоо зориулж тоглоо энэ сайхан бүсгүйчүүдэд зориулвал ямар хөгжим тоглож ингэж боддгийг надаас их олон асуудаг юм л да. Ингээл анард гоё эмгтэй одоо охтууд хүүхнүүд их гоё хөгжим тоглож өгдөг баха тийм ээ. Яагаад ч мэдгүй. Надад нэг тэгж буудаггүй. Одоо жишээ Баачках бол их гоё үүлэн үсттэй ямар цэцэг мэцэг гэл дуу зөхөдөг шүү дээ. Би бол эсрэгээр яагаад гэдэг. Яа гэхээр бүр ингээ боловсрал болгоо хийцэн. Нүдэндээ одоо эмхтэн хараад хөгжим давтаад байна гэж бол байхгүй шүү дээ. Одоо жишээ бид чинь манай Монгол улс чинь буддист одоо шашинтай хүмүүс ч одоо хаа байсан Христийн 500 жилийн түүхтэй Моцарт, Бетховен, Гайден те юу гэдгийг Скарлатти Короли эдэр гэл явгууд чинь тий чи яг дандаа сүмтэй холбоотой байдаг. Марган классик гэл. Ариухан хүмүүс. Тий. Тэгэхээр ч одоо тэр үе ч одоо ингээл ер нь тэр сүмж дүүрч. Ер нь тэнгэрлүүл явж байгаа гоё те гэж бодож л тэр хөгжмүүдийг давтан. Тэгэл тэр айгүй тийм гэгээлэг сэтгэлгээгээр бодоход эмхтэн хүн бодоол бишээ. Миний утга өөр ахгүй. Тийм л дээ. Одоо жишээлбэл та ямар хөгжим тоглох вэ гэж. Одоо Бетховен ш тэр Моцарт ингээл мундаг хөгжмийн зохиолч чинь дандаа бүтээлээ надаа эмхтэн хүнд дуурлж ийж бүтээсэн байдаг. Хүн дээр ботцсон байж танаар. Ер нь одоо бас тэр янз лахалтай хүн өөр гэдэг. Би одоо жишээ энэ мундаг имис өхөн хажууд сурцад бол одоо 1900 гаралт гэсэлж ш. За 1900-аар тоглоод ирэх үү? Тэгээд тэгвэл бүсгүйчүүдэд зориулаад. Саяхан би нэг 3 сарын өмнө сая Японы яг Токио арал дээр тоглолт хийчихэд ирсэн. Яг тэн дээрээс яг тэр одоо далайн төгөлдрөж буюу 1900 гэдэг киноны тэр мэдрэмжийг анх удаа авсан. Тэгээ яг тэн дээр бас бодж байлаа бас. Гэтэ би 1900 тоглоогүй л дээ. Тэгээ Plain Love гэдэг дууг одоо удахгүй том тэмцээнд явах гэж байгаа. Одоо мессенджэндээ зориулдаад одоо тэр хайрыг 1900-ийн хайрын аялгыг зориулъя. За таныг өрөө. За баярлалаа.
Ямар тансаг юм бэ? Уртцагааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruitis Mongolia. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайханд амран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинад түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Уртцагааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruitis Mongolia. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Уртцагааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruitis Mongolia. Хайдад ингээд нэг жимс харахаар бага насны ингээд шинэ жилийн гой дурсамжууд юу нбэдэг. Одоо яаж яхад нэг шинэ жил болох гээд ирэхээр ер нь нэг 30 гараад ирэхээр тэгд юм уу. Нэг аав ээж мэж хажууд байхдаа ингээд нэг юм гой жимс чихэр тэр нэг гой жаргалтай байсан тэр мөчүүд нь бүр хамгийн гоё идэг. Өөрөөсөө одоо аав ээж болчихоор ч юм уу. Яг хүүхдээ тэгж гой баярлж байгаа болоо гэдэг юм зүйлүүд идэг. Одоо маань солонгойчийн хувьд бол одоо хүүхдүүдтэйгээ шинэ жил тэгээд ер нь багын тэр гой шинэ жилийн дурсамжийг өгвөл араас нь гой таны дууг бас сонсё л дөө. За бидний үеийнхний чинь багын шинжлэлийн дурсамжлэр тий одоо ер нь нийтлэг байдаг тий ерөөхдөө нөгөө гоё жимсний үнэртэй тэгэл ингээл явах гэсэн бол яг юм одоо нэг одоотой харьцуулах юм бол жоохон ховордуу байсан шүү дээ ерөөхдөө тэр утгаараа зүгээр гоё алим мандрин яг өвөл ингээл гоё жимснүүд ирчдэг тий тэгэл тэр санаанд ордгийн тэгэл ингээл бор боруудтай бэлэг энтер өгдөөсөн тий өвлийн өвгөн яг нэг гоё монгол өвгөн тэгэл цас охин өдөйгаал ингээл цонх энтрэ нэг бид нар ч үрс амар чимгэлдээ байсан шүү дээ тий ангиа чимээл ангиа сонин гэж бас гаргана тий сонин мөнн самбар мамбар хийгээл тий тэрүүгээрээ уралдаж муралдаад тий яг бидний хүүхэд нас бол яг шинэ жил нэг тиймэрхүү байдалтай тэгэл хүчин бүжгийн шинэ жил чинь бас тэгтэх гоё олноо тий ерөөхдөө одоо нөгөө бусад ерөнхий эрдэнэ сургуулиудтай харьцуулах юм бол тий манай чи ингээл бүх нөгөө боловсруучдууд нь яг ингээл тий гоё цасан охтууд нь ингээл бүжигчтэн тий дуу хуурна тэгэл яг ингээл бүр яг бидний төгсөх жилийн шинэ жил энтерүүсээ санаанаас гардгүй штэ Никтоныхан ирж дуулаад те Камертоны ах нар чи яг ингээл бүр яг дөнгөж ятсан байсан. Тэгэл бид нараас тэгээд бидний шинэ жил дээр ирж дуулаад багш нар чи бүгдээрээс тэгээд үүс амар гоё болдгоос. Эмошны шинэ жилийн доонууд бас гоё те. Тэр та хэдийн тэр дуу бол ерөөсөө маш гоё. Тэр нэг голд нэг өвөө мөвөө гэдэг нэг хөөрхөн хүүхэд гурдаг штэ. Тэрний дууг нь хэн оруулсан? Тэр ч одоо манай Чимба яг өөрөө. Чимба өөрөө оруулсан уу? Тийм үү. Яг нэг хөөрхөн хүүхэд чиг дуугардаг те. Өвөө гэлээ. Нээсэгээч гэл нэг хөөрхөн. Тэгэл бидний хүүхэд насны шинэ жил гэвэл маш гоё тэм дурсамжтай бас болдог байсан. Одоо бол шинэ жилүүд улмал өргөн дэлгэр бас гоё болцгоо. Тийм. Бас мэн те. Багын хамгийн хүүхдүүдийн сэтгэлд юу байдгийг гэсэн чи яалтан дээр хүний мөг тавьж байгаа мөнгө л гоё. Тэгээ одоо сүүлийн үеийн одоо жишээлбэл энд яриа нэг жоохон сүүлийн үеийн хүүхдүүд суугаад байгаа шиг. Та нарын үед одоо жишээлбэл ангийн одоо тэр одоо сокогч энэ хэлдэг шиг ханын сонин ч юм уу эсвэл ангиа чимэглэх далимдуулаад ер нь анги чимэглэх гээд гоё тэндэг нэг ганц өдрөл ер нь байдвэс. Би л уу тийм байсан. Өө анги чимэглэх ингэ нэг юу шинэ жил юунд болдог?
зааланд болдог. Спорт зааланд. Тэгээд нэг багш өвлийн өгөн болоод суудаг. Тэгээд тэр чинь бол бас миний үед ч гэсэн байгаа. Би цаасан залуудаа. Тэг шинэ жил ер нь хүний хувьд бол хамгийн гоё тэгээд жаргалын яг энэ цаг мөчүүд. Тэг энэ цаг мөчүүд телевиз үзэж байгаа үзэгчд маань эргээд яг уран бүтээлийнхаа тэр цаг мөчийг дахин мэдрүүлэхээр ирсэн солонгогчийн маань уран бүтээлийг бас маш их өгүүлсэн бах. Маш их танд одоо хайртай хүмүүс зөнд байгаа. Тэгээ энэ цаг мөчид таныг тайснаа орж байна. За. Хархан нүд чинь намайг дуудвуу түнчиг холоос бичэн санан дурслаа хайрхан үлийнхэн өвөрт хамтдаа байснаа хайлан санан уйран дууллаа Син төгөлд нээсэн хайраа санавуу Синхэр торгон алчууран ахин зүүмэр хонгорхон сэтгэлд чинь хөг аяг шгэлвүү хормын дотор нисэд чамдан очмоо Дэрэгдээс чинь холдмооргүй байна би чинь дэндүү их дурлсан да чамдаа ажууд чинь нүргэж хамт байгаад баймар хайрлан дасан да чамдаа Гоё те. Би ийм сайхан уран бүтээл үүрсэн ч одоо телевиз үзэгчдийнхаа зүгээс одоо таныг сайхан жимсээрээ Сан Мигель Калписараа л одоо миний бие дайлаа да гэж те. За тэгээд 2000 хамтдаа одоо ингээ 25 оныг үдээд 26 он ухтагч байгаа юм чинь бас
тодорхой хэмжээнд хүн болгоны хувьд дотроо нэг юм гоё хийсэн бүтээс өөрөөрөө бахархсан өөрийгөө тэрвэрмээр тийм цаг үеүүдийг одоо та бүхэндээ бас үлдээмээр байна. Тэгээ анарын маань хувьд бас маш гоё юм пянцтай болсон. Тэр талаас ингээ гоё би нэг яриа явуул. Энэ яг энэ тест пенсил л да. Одоо энэ араас ирж байгаа. Ер нь удахгүй ирэх гэж байгаа. Тэгээд энэ Монголын 20 дугаар зууны сонгодог хөгжим гэдэг энэ дүүрийн театртай яг 20-од оны үеийн Сэхэтэн гаралтай эрэгтэй эмэгтэй хоёрыг хийлээ. Маш харъя би тэднийг сайн хараад тээ. Оо, тийм биш те. Тэгээд энэ маш цөөхөн тоотоор Германы Хамбург гэдэг яг Deutsche Grammophon гэдэг тэнд хийгдэж байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө би ч өөрөө удирдаачлалаар яг энэ 25-ны ихээр бүр 5 жил мөрөөдөж одоо төлөвлөж ийж энэ пенза гаргаад одоо ингээд амьд тоглолтноос дүүрийн театртаар ингээд амьд тоглолтноос 130 үний бүрэлдэхүүнтэй Монголын одоо хамгийн том сор бүтээлүүд одоо дандаа төрийн шагналт мөр дөржгой, амьд сурангай төрийн сүл дуугаар эхэлж байна те. Хоёрт нь бас төрийн шагналт намсрааж явгаан баярын жавха. Мөн бас мөр дөржгой Алтан өргөн киноны хөгжмийн чуулбар өсөй төвжим. Тэгээ хинтийн өндөр болон амьд сурангай бас хинтийн өндөр болон. Бэд нь болохоор шаргуун одоо хамгийн том одоо манай Монголын ер нь үндэсний хэм маягийн шингээсэн 2 дугаар симфони гэж гардаг байдаг. Тэрийг одоо яг амьд тоглолтноос гэдгээр их онцлогтой юм. Хос пенз юм. Ганц. Тэгээд ийм лимит тийм класс ийм пенз одоо удахгүй одоо хүртэл болох гэж байгаа. Ямар гоё юм. Энийг яг анхуд би бүр ингээд 5 жил бодож төлөвлөж хайж яаж ийж одоо яг тэр Deutsche Grammophon Хамбург хотод нь байдаг юм байна. Тэнд нь одоо яг хийгээд цөөхөн тоотоор лимитд одоо тийм пенз ирж байгаа. Тэгээ энэ одоо ондоо багтаад ирчих бах. Энд тест гээд нэг пенз ингээд төрүүлсэн нэг та бүхэндээ сонирхуулах гэж зургийг манай зураач Репини Академи одоо багшлаа төгсөж исэн отгон төвдөнгө зураач одоо Будапешт ажиллаж амьдарч байгаа. Яг ингээд энэ пензэн зориулж ингээд зуруулсан. Тэгээ би ингээд энэ хоёр үнийг нарчаад эрэгтэй хүн ямар эмэгтэй хүн шиг юм бэ гэсэн чинь 21 он яг тэр хар цагаан бүр нилээн дээр үеийн зураг харуулад андраа яг Сэхэтэн гаралтай бог тааны цэцгэлтийн үед биш те. Одоо Сэхэтэн гаралтай юм эрэгтэй иймэрхүү зураг яг байлээ. Тэгээ тэндээс санаа авч жагаад мэдээж дүүрийн театр тоглосон юм. Нааш бидэд бас нэг хараад. Ийш дамжуулаад басч. Тэгэхээр Андрын хувьд бол 2025 он бол энэ бол миний яг одоо яг 40 наснда гаргая гэсэн яг мөрөөдөл маань энэ жил биелж байгаа. Тий. Анар маань одоо шинэ жилээр ер нь маш олон байгууллагууд бас хөгжим тоглож байгаа тийм ээ. Одоо ялангуяа одоо нөгөө зулс сарын бас гой хөгжмүүдэд тоглоно. Өнөөдөр бас маш их одоо зав чөлөө муутай мөртлөө бас нэвтрүүлэгт маань ирлээ. Зөндөө олон сайхан зүйлүүд ярьж өглөө. Тэгээ одоо бас нөгөө манайх бэлтгэлтэй байгаа л та нөгөө 29-нд одоо 7 хоног 8-9 хоногийн дараа дүүрийн театр дээр одоо Snow Melody гэдэг уламжлалт тоглолтоо хийх гэж яг гоё шинжлэлийн баярын концерт. Тэгээд одоо Christmas-ийн хөгжмөд, синема хөгжмүүдтэй гоё вальсууд, Strauss, Вений вальсууд. Тэгэл одоо шинжлэлийн холбогдлолтой хамгийн гоё яг тэр атмосферыг бүрдүүлсэн тийм гоё симфони концерт. Дан хөгжмийн те концерт яг дүүрийн театр дээр бид нар бэлтгэл ажиллаа хийгээд одоо удахгүй та бүхэнд төлөвлөх чад та бүхэн бас сонирхоорой. Тэгээд бас энэ чадвал бид нар бас энэ пенза бас тэнд ирчээсийг нээж байна. Мөн бас манай яг үндсэн филармоны дабл пензний маань нээлт тэнд явагдана. Морь-өөрийн чуулга, Баян Монгол чуулга, симфони оркестр гэх нийлсэн нийтдээ 200 төгрөгийн бүтээлийн дабл пенз бас нээлтээж тэнд одоо бас манай филармоны маркетер гэдэг танилцуулга тийм концерт шинэ жилийнхаа концерттэй уялдуулаад одоо хийх гэж байгаа. Та бүхэн бас хөрөлцөн ирээрээ. Вау, гоё тий. Уран бүтээлийн зөндөө их ажил, нөрөх ажлынхаа хажуугараас ирж сайхан аядууга тоглосон анартаа маш их баярлалаа. Одоо тун удахгүй одоо анар маань бас дараагийн арга хэмжээнд дээр явж байгаа. Үнэхээр одоо баярлалаа танд. Төрхөн зур та хэдийг орхий доо. Тий. Баярлалаа. За баярлалаа. За. Баярлалаа. Манай Анар яхаа аргагүй бас нөгөө юм ажил ихтэй аваалахаар одоо хүндэтгэх шалтгааны бол бас явлаа гэж тий. За тэгээ манай хэд гоо нэвтрүүлгээ үргэлжлүүлээд
нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар озоонжуулсан маш гоё амттай юм Cat Fruit Mongolia ажиллаж байгаа. Яг нэг шинэ жилийн баяр яхаарахгүй нэг юм гоё сэнгэнсэн амттай жимс бүр яхаарахгүй бодогддог штэ. Тэгээ магадгүй та гэртээ хамгийн ойрхон одоо E-Mart те нөм бүхий сүлжээ дэлгүүрүүдээс одоо манай жимсүүдийг авах боломжтой. Манайхан гоё жимсээ эдээд сан мэгэлээ сайхан шимээд яриагаа одоо дараагийн тойрог руугаа сок өгчсэн ингээд наашаа ингээд уруудаад одоо бүгд явъя да тий. Тэгээ шинэ жилдэр чинь бас ингэж гэсэн штэ. Та нар одоо бити ингээл гой хоол идэл ёолтныхоо 6 50 дэл та гэсэн яасан бэ гэсэн чинь жингээ хасах гал ядж ах чинь дахиад гой жимс ширээ харагдаад тэгээд явчаад байна гэж ярьж ил да дагаж идээд байна гэж. Манай одоо мис туулаасаа бас асуу гэж бодлоо. Ер нь одоо мис хүн гэж одоо яг ямар байх ёстой юм бэ? Сайхан бүсгүй мис хоёрын хооронд одоо яг ямар ялгаа байдсан бол ер нь ямар байх ёстой вэ мис? Гэж. Яг хүмүүсийн нийтлэг ойлголтоор мис гэхэр чинь заавал юм төгс царайтай, төгс биетэй тий төгс үнийг л ингээ бодоод байдаг. Гэвч үнэн хэрэгтээ бол мис гэдэг хүн маань өөрөө гаднаасаа ч гэсэн дотроосоо ч гэсэн илүү нөө дотор байдлаасаа илүү ингээд гэрэлтсэн тий хүмүүнлэг нинжин сэтгэлтэй ч гэдэг юм уу тий тийм ер нь байхыг ер нь шаарддаг. Тэгээд мисүүдийн тэмцээний хувьд ч гэсэн яг заавал хөөрхөн эмэгтэй гэхээсээ илүү тухайн хүнийхэн дотоод хүн ямар хүн те харилцаа хандлага ч гэх юм уу те нийгэмдээ ямар үлгэр дуурайл үзүүлж юм гэдэг юм уу тэр болгоноос нь харж яг мис гэдэг хүнийг одоо тодтогч дэлхийн мисүүдийг хүртэл яг тэг сонгодог. Тэгээ Miss World гэд манай нэг миний яг орхиж байгаа тэмцээний хувьд ч гэсэн яг тийм тэмцээн яг гадаад гоо зөкслөн гэхээсээ илүү зорилготой гоо бүсгүйг тодруулдаг. Зорилготой гоо бүсгүй гэдэг маань өөрөө юу вэ гэхээр тухайн улсдаа ч юм уу те өөрийнхөө улсдаа тулгамдж байгаа асуудлыг одоо ингээд шийдвэрлэх нэг төсөл хэрэгжүүлдэг хүмүүнлэгийн ажил гэдэг юм уу те тэр төслийг одоо ингээд хэрэгжүүлээд одоо дэлхийн мисээр очиж танилцуулдаг. Тэгэхээр яг энэхүү одоо шалгуураараа нэгсэндөө одоо тэр зорилготой гоо бүсгүй гэдгээрээ гарч ирдэг онцлогтой байдаг. Тэгээ монголчуудын маань бас нийтлэг хандлага тийм штэ мисүүд гэхээр л нэг тийм боловсралгүй ч юм уу тэнэгч юм уу те ажилгүй ч юм уу баг чи мисэс өөр тий чи мисэс өөр ажил хийд юм уу гэд баг тэгж асуудаг хүмүүс байдаг. Хөөхнөөс чаашгүй гэж ингээ хараад байдаг тий. Тэгээд ер нь бол нэг тийм хандлагууд байдаг. Тэгэхээр тэр хандлагаач дагаад тэр юм яг ингээд олон улсад ингээ мисийн тэмцээнд явж байгаа охтуудыгаа ч юм уу дэмжихгүй тийм тохиолдлууд айгүй их байдаг. Одоо жишээ нь сая дэлхийн мис тодорсон нөгөө Таиландын мисийг бол ингээ улс орноороо ингээ дэмжиж байгаа. Таиланд ч өөр ингээ хаан засаглалтаа бас тэгсэн ч юм уу те хаан ч юм ингээд хүлээж авч уулзаад одоо ард иргэдэн ч гэсэн ингээд гудамжаар явсан чинь ингээд бүгд ингээд мисигаа ингээд том ингээд хаан явж байгаа юм шиг те хаан хатан явж байгаа юм шиг ингээд хүндэлдэг. Тэгээ монголчуудад би ингээд гудамжинд гараад яг мис юм уу биш юм уу те ингээд олон мисийн тэмцээн болж энэ аль нь яг дэлхийн мисийн ч гэдэг юм уу те тийм хандлагууд айгу байдаг. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад ингээд олон улсын тэмцээнд явж яхад одоо ингээд санал хураалтаас ч юм уу тий яг ингээд явж байгааг ч мэдэхгүй хүмүүс байдаг дэлхийн мис болж байгаа ч юм уу. Тэгэхээр тэрэн дээр ч гэсэн яг ингээд энэ хүүд нэвтрүүлгээрээ дамжуулаа монголчуудыгаа бас ингээд мисийн тэмцээнд орж байгаа охтуудыгаа тий дэмждэг байгаарэ. Тэгээ алдсан ч бүдэрсэн ч ингээд буруу хэлсэн ч гэсэн тэрийг ингээд буруугаар ойлгохгүй тий эргээр хүлээж аваарэ. Сая бас ингээд манай нэг мис охины бас нэг бичлэг нэлээд явлаа шүү дээ. Тэрэн дээр хүртэл ингээд буруу ойлголт одоо тэрийг нь ойлгоогүй байж тэ мэдээгүй юм байж ингээд тэрэн дээр нь ингээд дэвслээд байдаг тийм тохиолдлууд харагдсан. Тэгэхээр бас оролцож байгаа ингээд мисүүдийгээ бас дэмждэг байгаасай л гэж бас ингээд туулд юу н ямар эрэгтэй хүн яг таалагддаг вэ? Одоо ингээд өөртөө чинь ингээд танилцсан гэдэг ч юм уу бас ийм сайхан бүсгүйчүүдийг чи хараад эрэгтэй хүн чинь бас байрцаалдаад бас бие барьдаг штэ. Ер нь яг ямар эрэгтэй хүн таалагддаг вэ? Эр хүн гэж ямар байх вэ гэж одоо синглээ. Мис сингл гэж шүү манайхаа. Тэгээд эрэгтэй хүний хувьд яг ийм тийм гэхээс илүү эмэгтэй хүнийг маш тийм ойлгохтой хүндэлдэг тий. Одоо нэг хүмүүс ингээд мисүүдийг жишээ нь гэж ярьдаг байхгүй. Заавал тийм мөнгөтэй ахтай суудаг ч юм уу тий баян хүнтэй суудаг муудаг. Тиймэрхүү хандлагатай айгүй их байдаг. Миний хувьд гэх юм бол эрэгтэй хүн ингээд наадсах нь ингээд монгол соёлоо мэддэг тий. Одоо ингээд хит ингээд гадаад мадаад гэхээс илүү монгол соёлоо хүндэлдэг. Эмэгтэй хүнийг ойлгохтой хүндэлдэг, хайрладаг. Тийм байгаасаа л гэж үсэн. Нэг тийм олон шаардлага бол миний хувьд тавиад байдаг шүү дээ. Шалгуур бол бас их тийм актер юм шиг. Айгуун бэ шүү манай. Гол нөгөө хүнлэг байх хэрэгтэй гэдэг л зүйл яг энэ. Монгол хүн бусад улсын хүмүүсээс юугаараа юм бэ гэсэн чинь яалтчгүй нөгөө юм дулаан, зөөлөн, бүлсэг хүмүүс болохоор
Яг тэр л зан чанар бидэнд айгүй чухал байгаад байдаг шүү дээ. За түүнтэй адилхан би яг тэнд ингээд нөгөө бүлсэг гаарсан чинь монголчуудаа ингэдэм байл нар мандахыг харахаар ингээл омогшдог хүмүүс юм байна л да. Нар харахаар л ямар гоё юм бэ нэг энэ тентгийн улс оронд очихоор энэ нар нь хайцсан болоог хайгаад байдаг. Яг тэр шиг одоо манай гацуурны нааталтай байгаа зураг руу манай үзэгчид бас гоё анхаарлаа хандуулаарай. Нэг юм амар амгалан эх орон минь яг л ийндэ гэж харагдсан тийм гайхалтай уран бүтээл байна л да. Тэгээ би байгаль жингөрөөсөө танай бурхны зураг зурд юм болоо гэсэн чинь бас байгаль зурд юм биш тий. Тийм тий. Одоо ерөнхийдөө бол яг сонирхол яг бүхэл юмыг одоо зурлыг зурж чадсан штэ. Тэгээ зүгээр сүүлийн үед яг захиалга маань л боргон болоод орлогоос тийм чөлөөт уран бүтээл бүтээ гэвэл би аливаа зүйлийг амар гоё нөгөө шинжилж гаргаж зурх амар туртай. Жишээлбэл дуучин хүн бол дуугаад болж байхдаа яг бясалгал болдог гэдэг юм билэ. Бид нар бол тэгвч ингээл ам хөдлөл бүх юм зэргүүлж байхад энэ яаж бясалгал болдог ингээд зүгээр л тэндээ чин сэтгэлээсээ төвлөрч чаддаг болохоор энэ яг бясалгал. Тэг ялангуяа бурхан зурж байгаа хүн бол бүр нэг юм одоо яг л юм сүнслэг ертөнцид орцсон юм шиг байдаг болоо. Одоо нөгөө нүдэ зарим хүмүүсээ би ингээ хардаг байхгүй. Ингээ бурханыхаа нүдийг урлах га нилээн сүүл рүү ч юм уу. Яагаад ингэ гэсэн чинь яагаад чи мэлхмийн өөрөө ингээ айгүй хүчтэй байдаг. Тэрийг урлахын тулд би сэтгэлийн хувьд ч гэсэн бүр ингээл яг төвлөрж гимэн л тэр харцаараа тэр айлыг л одоо ингээл хамгаалдаг гэдэг тийм ээ л. Энэ л тэр таа гэж боддог. Тэмээд угаасаа нөгөө нүд бол хүний сэтгэлийн тойл гэж ярьдэн шүү дээ. Угаасаа ингээл ямар ч хүний нөгөө нүднээс нь ингээл ерөнхийдөө шууд энэ юу бодож байгаа энэ хүн мэдрэгддэг шүү дээ ингээл цаанаасаа. Тэгэхээр үнэхээр чухал хаа. Ерөнхийдөө зурж явах явцдаа бол амар бясалгадаг. Гэхдээ бол нэг хүмүүсийн боддог шиг ингээл нэг ариусаал гэгээсээ ч юм уу. Дэлгүүнлийн юм ч таа тэрнийгаа яг уу энийгаа яг уу гэл тэр яг ижлэгэн л хүн шүү дээ. Тэгээ тэр бодлынхоо хажуугаар ингээл зурж байгаа зүйлээ амар эргэцүүлж ухна. Гэл яагаад ингэсэн юм бол? Яагаад цагаан дээр их цагаан арьтай юм бол ч юм уу те? Яагаад энэ цагаан дээр ихгээ нэрлэлсэн юм бол? Яаж үүссэн юм бол гэл энэ нөгөө хүн өөрөө бас ухаж ойлгодог штэ те. Тийм сэтгэлээрээ ингэж ухдаг юм уу? Одоо манал бурхан чинь ингээл харах хөх царайтай байна гэдэг чинь яагаад юм манал бурхныг юм муухай хийсэн бэ гэсэн чинь домог нэг сони юм байлээ шүү дээ. Чөтгөр ингээд хүн төрлөختнийг хорлох гээд бомбон дотор шээгээ тавьчихсан. Тэгээд тэр шээс нь гоожоод тэрнээс маш их одоо амьтад хордож яхад нь энэ олон сая хүн амьтдыг одоо аврыг гээд тэр манал бурхан чинь тэр шээсийг нь уугаад цаашаа асгарах юм бол эн чинь асар их одоо хор гарна гээд тэгээд тэр шээсэнд нь чөтгөрийн шээсэнд хордоод харах хөнгөтэй болсон. Нэг бас хүн төрлөختний төлөө өөрийгөө одоо золиослсон бурхан гэдэг юм уу те. Их сонин тийм домгууд байдаг юм байлээ л тий. Тэг. Онгод юу нь яаж орж ийн хизээгээр зурж ийн өдрийн өглөөгөр оройгоор өглөөний хүн байна уу шөнийн хүн байна уу гэдэг шиг. Онгод юу нь бол бодлаа. Тэг ерөнхийдөө бол одоо үеийн залуус ч юм уу те одоо ер нь бол тэгэл зарчим одоо ингээл ерөөсө биеэд ажиллаад ингээл за одоо яг хий гэл ингэж хийхгүй бол тий сахилгаа тэггүй бол одоо ингээл онгодоо орохыг хүлээж гэл өдөржингөө ер нь бол хэцүү. Тэр бол хийсвэр зүйлээ л гэж нэг балаа юм асуучих. Яасан бэ гэсэн гинэ. Эрнест Хемингуэй ингээд зохиолоо бичээд тэгээ зохиол бичгэд маань 3 зүйл яста маш их саад болдог гэсэн гинэ. Юу юм бэ гэсэн чинь сайхан өвхөн мөнгө арх энэ гурав өстө үнэхээр саад болдог гэд. Тэгээд яг яаж одоо саад болдгоо зүйл юу байгаа юм бэ гэсэн чинь хэрвээ энэ гурав байхгүйсэн бол бүр их саад болдог гэсэн. Бүр юм төрөхгүй нэ шүү дээ. Бүр юм төрөхгүй. Ашир яад гэхээр бас нэг жоохон нэг юм татаад тэгжээж бас нэг гоё өскөө дурлаад харж иж нөгөө зохиолоо бичдэг. Тэгэхээр одоо юу гэдгийг нэг онгод ордог хүмүүс чинь бас нэг хаяа нэг вайн уудаг ч юм эмхтөөний үл бас тийм тал байна уу? Тийш тий. Би ерөнхийдөө одоо яг юунаас таашаал сэтгэл нь яг юунаас таашаал авч байгаа даа байгаа магадгүй би болохоор үр дүндээ таашаах төртэй. Одоо ингээд яг энийг дуусгахын төлөө ингээд чармаагаа суугаад идэхгүй. Дуусны дараа ёо тайм голчлоо гэж дотроо өөрийгөө ингээд штэ тэр мэдрэмжэндээ амар төртэй. Тэгээ тэрнийгаа мэдрэхийн тулд л одоо ингээл гүрийгээ суугаад идэх гэх юм уу хоббироод ч юм уу. Тэгээ нэг юм нь болохоорс би нэг амар нөгөө сүүлийн үед нөгөө YouTube-ээр нөгөө Монголын түүх сонсоод байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө тэрэндээ улаараад барыг нөгөө зурагндаа биш нөгөө түүхээ сонсох улаараад нөгөө
Шал өөр юм анхаарал нь яваад. Тэгээ одоо сая ингээд за зураг шүүмэл юм онгод нь ингэж ордог байж болох юм байна. Тэгвэл дизайнер хүн одоо яг одоо нөгөө мод монголоор дууслаа мод иргэнэл гэдэг шиг энэ жилийн хувьд ер нь бол дизайнерууд тэгдэм байлээ шүү дээ. 26 он байлаа гэхэд 27 оны дизайн энэ жил байх хэрэгтэй. Загварыг заавал уртчилдаг юм байлээ. Тэгэхээр жишээлбэл 27 оны онцлог одоо гоё загвар өнгө ялангуяа одоо энэ жил шинэ жил. За тэгээд цаашлаад мэдээж монголчууд нэг өргөн дэлгэр тэмдэглэдэг цагаан сараар одоо нэг өнгийн дээлмэл айгүй хөмсөх дуртай шүү дээ. Тэгэхээр энэ жилийн хувьд ямар гоё өнгө зохилж байгаа юм бэ? Бид нар ер нь ямар өнгө өмсөх хэрэгтэй юм бэ? Одоо ер нь хар өнгөнөөс их зайлсхийдэг болсон байна. Харин тийм үлээ тий. Тэрөөсөө тийм хар өнгөнөөс зайлсхийдэг болсон. Хар өнгөнөөс зайлсхийдэг болсон. Зайлсхий. Тий. Аль болох минималыг сонгодог. Тэгээд олон дахин хэрэглэгдэх хувцсыг сонгодог. Яагаад гэвэл чи одоо угаасаа дэлхийн хог хаягдтал дэлтгэх байгаад. Тэгээд маш их олон удаа хэрэглэгдэхийг зорддог одоо дизайнеруудын бүтээл нь тийм болж байна. Өнгөний хувьд бол хүмүүс нөгөө хувьдаа өнгөө тодорхойлуулждаг болж байна. Тэгэхээр ерөөсөө за энэ жил энэ өнгө заавал шүү гэснийга дахаан болж байна. Ийм байна. Нэг үлийн тэр зүгээр юм шүү. Одоо шилбэл гайвал зайхан ингээ номин ногоо өнгө цогтөг. Тэгсэн мөртлөнгөөс л брэнд одоо тренд дагж ингээл борон өмсөдөл дахиж ашиглах боломжгүй өстэй л нөгөө хог болол үлдээх хал юм байна тий. Тэгэхээр царайндаа тохируулж юу нь бол өөртөө тохирсон хувцас өмсөх нь зүй ясна юм байна тийм ээ. Хүн зогтгүй өнгө гэж бас байгаа тий. Тэр өнгийг одоо яаж олох вэ? Ерөөсө зогтгүй өнгөө яхад л ингээл нүүр хөхрөөл бараа даагаад ингээ зогтгүй өнгөө өмсгөр ингээл гэрэлтээл ингээл цайгаад ингээ гоё харагдаад шүү. Би бас нэг тодорхойлуулж ирсэхгүй. Ямар өнгө цогт юм бол ямар бодол цогт юм бол гэдгсэн чинь намайг тийм намрын өнгөтэй гэж гарч ирсэн. Тийм ер нь тийм дулаан өнгө цогтөг, хүүтэн өнгө цогхгүй гэд. Тэгээд яг ингээд үздэг байхгүй юу? Өөртөө байгаа ингээ өнгийн хувцснуудаа ингээд гаргаж ирж байгаа. Тэгсэн чинь ялцчгүй тэрэн дээрээс зохих өнгөнүүд нь үнэхээр цогт юм билээ. Тэгээд нэг онлайнаар ч юм уу нэг тодорхойлуулаа үзчихүүлэг нь зүгээр л юм билээ. Эмэгтэйчүүд яагаад нөгөө баяр төхөр өмсөх хувцаахгүй байхгүй гэсэн мэт айгүй олон хувцас. Гэтэл тэр зүгээр өөрт нөгөө тааламжтай биш зүйлүүд айгүй их оршдог. Бас нэг буруу ойлголт ус яваад байдаг. Яагаад тэгэхээр одоо ингээл сайхан бүсгүүчүүд ингээл залуучууд гэл ийм байх ёстой гэж тэгэхээр чинь одоо ингээ янз янзын PR-ийн маягаар заавал иржээр өндөр туранхай байх ёстой гэдэг. Гэтэл энэ дотор чинь махшуулн гой тохирцсон сайхан хүн байж болно. За мөн одоо махлаг мөртлөөч бас тэр махлах нь гоё зөгцсөн хүн байж болох байхгүй. Ялангуяа би одоо дизайнераас л асуумаар байна. Одоо дандаа та хэд маань одоо бас ингээд янз янзын загвар зохиогоод бас ард иргэдийгээ бас нөгөө хөвсгөрчүүдээ бас жоохон бодож дандаа иржээ ийм гортг шиг байна гэж бол байхгүй шүү дээ амьдрал дээр. Юу туранхайчудаас зайлсхийж загвар гаргадаг. Яг юу тэр яагаад гэхээр ерөөсөө нөгөө яг тэр дизайнер дээр ирж байгаа дийлэнх одоо өөрөө олон жилийнхаа судалгаан дээр харахад л дандаа хит жижиг биетэй эсвэл хит том биетэй эсвэл хөвсгөр хүмүүс өөртөө зориулж хувцас хийх гээд яг нөгөө шаардлагатай юм чи яахын гадуур яг сандраал гараал гүөхөд нөгөө туранхай өмсч юм олоод өмсчдөг. Тэгэхээр бусдад нь олдохгүй шүү дээ. Тийм учраас заавал нэг дизайнерыг сонгох болдог, нэг урлаач дээр заавал өөрийгөө татах болдог. Тэгэхээр ер нь ихэнх дизайнеруудад бол тийм хөвсгөр хүмүүст зориулсан яг стандарт бус биетэй хүмүүст зориулсан загвар бүтээлүүд бол байгаа. Бас нэр их тийм байна тий. Буцтун удахгүй бас 2026 манай дэлхийн мисс усаа төлөөлөөд мордох гэж байгаа. Ер нь тухайн цаг үед бол өөрийн сэтгэл зүг асар их бэлдэгтэй. Тэгээ дээрэс нь мисэлт гэдэг юм тодтгол авцсан болохоор ингээл заавал гоё байх хэвээр. Заавал нэг юм зигзис энэ хүн яагаад хаяач нэг удаа ингээд нурж болдгүй юм бэ тий. Тэрийг нь юусоо хүлээж авах сэтгэл зүй манайханд бэдэггүй баха. Тий. Энэ тал дээр юу нэг үгж хэлдэг юм. Яг ингээд мисс гэдэг одоо ингээд алдрыг зүгээд титмиг зүүснэг мөчөөс эхлээд яг ингээд надад асар их хариуцлага. За би бол ингээд одооноос зөв амьдрах хэрэгтэй. Бүх юм л зөв одоо ингээд хүмүүсийн нүдэнд харагдчихж байгаа. Гадуур ингээд баг ингээд найзуудтайгаа шоудад явхад хүртэл одоо хүмүүсийн нүдэнд айгүй харагдаж штэ. Чи мисс хүн байж гээл баг тех хэмжээний одоо тийм сэтгэл зүй одоо юг бол хариуцлагыг бол мэдэрсэн. Тэгээд нийгэмд бас нэг эрэг одоо үлгэр дуурайл үзүүлнэ гэдэг юм байдаг л да. Одоо яаж нийгэмд эргээр одоо нөлөөлөх үү те? Одоо хүмүүнлэгийн ажил хийхээс эхлээл те сайн дур ажил хийхээс. Тэгэхээр ер нь бол нэг хүмүүсийн одоо тэр харагдаж байгаа шаардлагатай л нийцүүлж амьдрах хэвээр болчихж байгаа юм тий. Ер нь одоо
энэ мис гэдэг нэрийг зүүсэн мөчөөс эхлээл яг тийм болчихж байгаа байхгүй. Нэг талаараа өөрийгөө асар их ингэ золиослцсон юм шиг хүнд таалагдах гэж амьдарч байгаа юм шиг ийм бас их хэцүү юм тодтгол тий. Алдаа хийх ирэхгүй ч юм уу тий. Ер нь судалгаа байдаг гэж байгаа штэ. Царайлаг хүн царайлаг бус хүн хоёрыг ингээд харахад царайлаг хүн бол ер нь амжилт олох магадлал нь 30-аас 40% илүү байдаг. Дарагдаад байдаг. А гэтэл нөгөө царай муутай нөгөө Джек Мач юм уу те над чиг нөхдүүд яаж юм гэхээр би ер нь царай муутай юм чинь маш сайн хөдөлмөрлөх ёстой гэд өөрийгөө ингэж яадаг те. Сүүлийн жилүүдийн мисүүд дээр манай хэд ер нь бол мисийн тэмцээн үзэж бол манайхан хүмүүлийн ажиллаар ер нь ингээд жоохон оноо хойшлоод идэг гэсэн баггүй. Тэгтэл сүүлийн 2 жил явж байгаа мисүүд хүмүүлийн ажиллаар бүр эрс шууд ингээ огцон дэше гараад ирсэн. Тэгээ саяхан би манай гэр өөр нэг хавдар судалтай ярих юм байдаг байхгүй. Би яг инх туулыг харсан. Хавдар судлал дээр яг одоо хөхний хавдрын илрүүлэлттэй үүнтэй холбоотойгоор маш чухал сегментийг барьж хүмүүлийн үйл ажиллагаагаа хийж байгаа. Энэ бол би бол үнэхээр дээгүүр явах хаа гэж харсан энэ жилийн үед. Тий. Одоо энэ тэмцээний маань гол зорилго чи өөрөө төрлөгөө чиглэгддэг. Хүмүүнлэгийн ажлаа хэрхэн хийж тэрийг одоо тухайн одоо тэмцээн дээр хэрхэн танилцуулж байгаагаас. Тэгээ энэ жилийн тэмцээн маань өөрөө яг хөхөө хайрлын халамжлалын хамгааллын гэсэн уран дээр зохион байгуулагдсан. Энэ хүү ураны хувьд болохоор хөхний хорт авдар маань өөрөө юм блэ. Монгол улсад нийт одоо онцлогдож байгаа хорт авдрын 5-д эмэгтэйчүүдийн дунд онцлогдож байгаа хавдрын 4-т ч гэсэн юм блэ. Тэгэхээр эн чинь бас өөрөө айгу өндөр үзүүлэлт тахгүй тий. Тэгэхээр энэ маань өөрөө бас манай яг эмэгтэйчүүд руугаа чиглэсэн Монгол улсад тулгамдж байгаа асуудал юм байна гэж манай одоо зохион байгуулагч одоо тэмцээний хүрээнд одоо энийг аваад гол зорилгоо олгосон. Тэгээд сая энэ 25 онд сая 9 сарын 21-нд манай бас нэг финалийн үеэр яг энэ урайнд ороо зохион байгуулад нийт одоо үзэгчдээсээ бас ингээ хандив босгох тийм үйл ажиллагаа хэрэгжүүлсэн. Тэгээ энэ үрээнд бас манай дотоодын бас ингээ томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг болох Сүүвцат компани бас өөрийн тодорхой дүнгээр бас манай хандивт нэгдсэн байгаа. Тэгээ энэ одоо юу маань хүмүүнлэгийн ажил маань өөрөө ямар зорилготой вэ гэхээр тухайн одоо хор тавдраар өвчлөж байгаа тий одоо өвдгөөс үрдсэн сэргийлэх одоо зорилгоор тийм нэг хавдар судлалын үндэсний төв дээр олон улсын стандарт шаардлагад нийцсэн тийм тоног төхөөрөмж өгье тийм хөхний төв байгуулъя гэдэг тийм зорилгоор ерөөхдөө энэ төсөл маань хэрэгжсэн. Тэгээд эхнээсээ ер нь байгууллагууд маань ч бас энэ аянд маань нэгдэж байгаа. Тэгээ миний хувьд бас яг энэ аянгаа одоо ингээд үргэлжлүүлээ дэлхийн мистэй очиж танилцуулахаар бол төлөвлөж байгаа. Тэгээ сая 2025 онд болсон одоо нөгөө дэлхийн мис болсон Таиландын мис маань өөрөө бас хөхний хор тавтартай байсан юм билэ. Тэгээ бас энэ хүрээндээ бас хүмүүнлэгийн ажлаа танилцуулаад бас ингээд дэлхийн мис болсон. Тэгэхээр энэ маань өөрөө бас Монголд ч ихгүй бас дэлхийд ч тийм тулгамдж байгаа асуудал гэдэг. Шампаска ер нь задлаа да. Тэгээд сайхан 2026 оныхоо хийх байгаа төлөвлөгөөнүүдийг тэгээд сайхан яриад нэвтрүүлгээс хамтдаа өндөрөлцөө төгөө. За нэг сайхан хундгууд манай ган үйл загч бүр мэрэгчлийн буудууд шүү дээ. Түс тас нүпшаа. Ер нь эний чинь буудуулна гэдэг чинь бас энэ шампански чинь асахгүй шиг. Тэгээ бас гоё дууг нь гаргаад бас буудуулна их нарийн юм байна шүү энэ чинь. Ориглон дарсаар 26 оныхоо төлөвлөгөө гоё ингээ баталгаажуулаад дараа жил яг энэ цагт мөчид бас бүгдээрээ дахиад уулзцаая гэж хамтдаа гоё ингээ хундгаа гоё барьчих. За хундгаа барьж байгаарай. За би нэг сайн буудуулт сурчаад байгаа шүү. За буудуултын мастер болоод байгаа. Дээр нэг буудсан чинь толгой дээр унсан шүү дээ. За. Ээж би. За ёстой гоё бодлаа. Айгоо л явлаа зүгээр. Сайн бодлоо. Дуу нь маш гоё байлаа. За байлаа. Ёстой гоё. За тэгээ одоо бүгдээр 26 онд энэ асгарж байгаа шампанск шиг одоо оргилж салгиж явах болтугай. Тэгээ бас одоо мис бүсгүүдээ бас Монгол улсаа төлөөлж явж байгаа бас том амжилт хүсье. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Энэ сайхан унгаад 26 оныхон бас нэг хүсэл мөрөөдлөө хамтдаа сайхан дүгнж хилээд нэвтрүүлгээ жаргая төхөө. За бүгдээрэнд нь үргэлжлүүлж баярлалаа. За бүгдээрэнд нь шинэ оны мэнд хүргье. За тэгэхээр 2025 он маань удахгүй дуусах чинь. Миний хувьд бол яг энэ жил бол бас үнэхээр юм бас одоо яг өөрийнхөө хувьд гэх юм уу те одоо ингээд өдий болтол бас нэг амьдрсныхаа гэдэг юм уу те ингээд би нэг хийж үзмээр ингээд гоё мөрөөдсөн хүнд нэг юм мөрөөдлөд байгаад байдаг ш те тэр одоо мөрөөдлүүдээс нэлээд бүр их ингээд одоо хийгээд бүтээгээд
Тэгсэн тийм гоё юм одоо ургац дүүрэн тийм жил боллоо. Тэгээ сая энэ жил бас миний том охин хөгжим бүжгийн сургуулийн бас төвлөр уран анги төгссөн. Тэгээд сургуулийн амжилтад төгсөөд охинтойгоо хамт ингээд хоёлаа хоёр төвлөр уртаа ингээд тоглолтоо их мөрөөдлөө биелүүлээд. За тэгээ саяны өнгөрсөн хавраас би өөрөө ингээд нөө фитнес модель одоо 2025 25 оны мистер одоо юу лээ шагнал мистер мис гэдэг тий нөгөө тэмцээн байдаг шүү дээ. Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооноос зохион байгуулсан тэр том тэмцээнд би бас өөрөө яг тэ одоо 4 хүүхэд гаргацсан 4 хүүхдээ ээж болсныхаа дараагаар ингээд ийм 10 хэдэн жил одоо сарангуй агш дээр хичээснийхаа тэ бас нэг үр дүн гаргаад ингээд ийм тэмцээнд бас орж үзлээ. Тэгэд яг тэр мундаг тамирчтай тайзан дээр гараад тэ ингээд маш их зөриг шаардсан бас л их ийм сонирхолтой ажил байт юм лээ. Тэгээд одоо ингээд уран бүтээл эхэлсэн тэ энэ оны ингээд төгсгөл дээр би одоо ингээд уран бүтээлтэй яг ингээд ороод гоё сая одоо эхний бас нэг дуу маань гарсан. Дуучин Сэрчмадгаан хамтраад яг зөөлөн цасны уян гап гэдэг гоё дуугаа. Тэгээд яг өнөөдөр бол нөө Сэрчмаа манд байхгүйс учраас би энэ дуугаа дуулж чадсангүй. Тэгээд энэ дуун дээр бас нэг битээр дүрсжүүлээд гаргаад тэрний дараагаар сая одоо Дашка ах нөгөө хүү хамтлагийн продюсер Дашка Таштондаг дуучныг бүгдээрээ мэдэн шүү дээ тийм ээ. Дашка ахтайгаа хамтарсан. Дашка ах маань бас маш гоё үг аян зохиосон Хотын болцоо гэдэг дуун дээрээ ердөө одоо өнөөдөр яг ингээд клипэн дуусаад битгэд те. Тэгээд би одоо ингээд клипээ хүлээж авчаад одоо ингээд цацаж амжаагүй ариг ингээд танаа нэвтрүүлж орох гээд яарад хүрээд ирсэн. Тэг ингээд шинэ уран бүтээлүүдтэй энэ уран бүтээл дээр бас хамтарч ажилласан маш олон хүмүүс байгаа. Sokos Collection, Soko тэг ингээд Сүмбэр студио гэд Селидэ ингээд бүгд хамтарч ажилласан бүх хүмүүстэй бас талархлаа бас ингээд илэрхийлмээр байна. Тэгээд бүгдээрэнд нь та нартай тий 2026 онд бол бүр илүү их ургац сураас маш сайхан жил байх болтугай гэж өөрийнхөө зүгээс бас гэсэн өрөөё. Баярлалаа. Солонгоогоор баграх чинь яагаад тэгэхээр манайхан чи ингээд нэг хүн чинь өөрөө өөрийгөө л хөгшрүүлж л би одоо болсон би яах вэ гэдгээр нэг юм өөрийгөө ингээд барьчихж байгаа шүү дээ. Тэгэхээр чи одоо ингээд фитнесийн одоо модель болоод маш олон концерт хийгээ явж байгаа чинь хаа байсан ч одоо цаашаа чи зөндөө олон жил байна. Маш олон жилүүд байгаа шүү дээ. Ер нь одоо би бас яг тэгжэл бодоод байгаа. Би өөрийгөө одоо ч гэсэн тий одоо би эзэж одоо би ингээл 4 хүүхдээ ээж болсон. Алдар одонтой ээж болсон. Би одоо хөвшөрсөн ч гэдэг юм. Би бол тэгж боддгоо ер нь бодохыг хүсдэггүй. Тий одоо өшөөл би тий надад өчнө өшөө гоё нөөц болцоонууд байна тий одоо дахиад би одоо би энийг биелүүлсэн чинь дараагийнх энэ мөрөдлийг биелүүлчихсэн ингээл урдаан ингээл хүн зориг тавиад явах юм бол илүү их тий одоо өөр юм бодох сатарах завгүйгээр илүү гоё ингээд бас тэгээ дээрээс нь өөрөө айгу аз жаргалтай бас тий амьдарч чаддгийм болов гэж бодож байгаа. Яа хувь хүний болоод улсынхаа төлөө маш гоё ингэж одоо чармааж ажиллаж хөдөлмөрлөжээ гэж ямарч гоё юм тий. Хамгийн гол нь дээр хөдөлмөрөөс маш их кайп авч байна тий. Манай найз зөвхөн намайг үе чи одоо өөрөө өөртөө ажил зохиоч хийхээсээ болооч. Одоо бол тий гоё шүү дээ тий. Чамаа харахаар бүр ятраад байна гэдэг байхгүй. Би өөрөө баг ядраагүй ингэ явж байгаа тий. Тий шүү дээ. Урлагийн өмнөөс сίδэр гаргачих гэдэг тий. За манай байгальчингийн хувьд одоо 25 он ер нь 26 онд ер нь ямар төлөвлөгөөтэй байна? 25 он маань яаж өнгөрөв ер нь? 25 он маань ерөнхийдөө бол гоё нээлттэй өнгөрлөө. Одоо өөрийгөө нээж те олонд бас танигдаж өнгөрлөө л дөө. Тэгээ одоо 26 оноо би болохоор илүү мэрэгжлийн төвшөнд юмыг зурж судалж одоо жишээлбэл бурхнаа энэ бол зүгээр төвдийн одоо дөрүүд байгаа штэ. Би гигэн заанаа шиг одоо өөрийн гой Монгол төрхийг олох ч юм уу те олох юм билүү тэрний төлөө би ингээд хичээя илүү гой авьяасаа хөгжүүлъя л гэж бодож байна доо. Тэгээ солонгойч харахаар багтаа нөгөө юм дөрвөлжин зурагтаар л ингээд гэдэг жоохон багтаа ингээд үздэг байсан хүн ингээд хажуу сууж байгаа ингээд тарц толгохаар ингээд бүр зүрхшээгээд байгаа юм. Яг хаад өөдөөс тарж өөр тийш хараад. Үнэхээр бодит доо гэж. Тэгээ ерөнхийдөө бол их цагаа ойлгож байна л да. Би бас 2 хүүхэд төрүүлээд тэгээд буцаад турхаж бол амьд зовсон. Тэгээд үнэхээр эрүүл амьдрахыг хичээдэг, өглөө болгон насгал хийдэг. За амжилт хүсье байгаад. Бүр ингээд одоо 28 үрж байгаагаар нь л одоо яг эхлэх гээд байна миний. Амьдрал одоо л хэлж ийгээс. Чи тийм хөгшүүн байсан юм аа. Ямар хөгшөө байж. Би чамаг шинэ 21-тэй гэж. Манайхан чи ер нь тэгэж нэг бие бинийгаа тэгээд идэг тийм ээ. Одоо тэгээд гэтээ айгүй жоох хөгчтэй тий. Би байгальчин одоо нэг 20-21-тэй за ямар ч байсан нэг 3-4 курсын оюутан л байгаа хтаа л гэж анхууж исэн чи юу вэ? Манай
удам угаасаа амар тийм уур бахтай. Манай их 40-тэй. Тэгээ охин нь юм том дэлгүүрт ороод 40-тэй гэхээр гэдгээр хаагаад. Ямар гоё юм тий. За манай мисийн хувьд бол одоо мэдээж маш том ариун ургацаа хураагдсан байгаа. 26 оны гой төсөөлж мөрөөдлөө ярьж байна. Тэглэгээ яг 2025 он бол мэдээж маш сайхан жил болж өнгөрлөө тий. Их зүйл чийлээ. Одоо ажлын хөвч дээр, амьдралын хөвч дээр яг ингээд зорилго мөрөөдлөөж биелүүллээ. Ажлын хөвч гэсэн төлөвсөн ажлуудаа хийж дуусаа өчигдөр дөнгөж ингээд ажлынхаа биелэлтийг гаргаад өглөө. Тэгээд 2026 оны хувьд би сая эргэжж мэрэгчлээ байхгүй юу? Тэгээд энэ 25 оноос эхлээ магистратаа сурч гисэн төрөө удирдлагаар. Тэгээд эх хонд ч гэсэн бас ингээд боловсролын хөвч тэр дээшлүүлнэ. 2026 онд болох ингээд дэлхийн мэсийн тэмцээндээс монголчуудаа өмгшүүлсэн тий. Маш ингээд гайхалтайгаар оролцоод ирэхийг маш их зорж байгаа. За мэдээж гайхалтай мэдээлэл бол ирэх байх, мэдээний дэх байх гэж бодож байна. За манай загвар зохион бүтээгч Алтчингийн хувьд Хүмүүнлэгийн бас гоё том юм хийж чадсан. Швейцараас хөрөнгө оруулалттай сургалтыг тавьж байгаа. Цаашаа яг энэ мэрэгчлэрээ явах тухайн хэрэгжилж байгаа өөрийнх нь эзэмшин мэрэгчлэлд энэ хувцсны салбар яг хэрэг болох тийм хүүхдүүдийг сургаж чадж байгаа. Энэ бас маш том амжилт байгаа миний хувьд. Дараагийн жилдээ болохоор Монгол хувцсны талаар сэтгэл зовж яваа нэг асуудал байгаа. Юу гэхлээр нөгөө сая том хэмжээний үзэсгэлэн худалдаанд явлаа л та. За Хөх-хот руу. За тэгээд ингээ харж ила Хөх-хотоор ингээл яваад дэлгүүрүүдээр нь ингээд яваад харлаа. Манай Монгол хувцснууд бүгд сайхан ирээтэл ингээд хийцэн. Бүр аюулгүй гоё ингээд хийчихсэн байна. Бас нэг аюул нь байгаа штэ биднэрт монголчууд нь ингээд энд ингээд урлаад идэг, хийгээд идэг ингээд. Гэтэл чин тэгээд тэндээс нааша маш ихээр одоо биднэрт ямар ч үйлдвэрлэх тийм биш үү? Масаар ингээд цээ зүгээр ирэх тийм урсгал одоо ингээд нааша нээгдэд ийм нэг аюул надад харагдсан. Одоо эн чинь ерөөсө олон жилийн өмнө л ерөөсө ямар ч юм хавгүй хийж чадахгүй байсан шүү дээ. Тэгэл нөгөө урагшаа очиод ийшээ ажиллах уу гэсэн саналууд ингээд аягүйх байдаг. За ёстой үгүй дээ. Ёстой Монгол хувцас Монголдо авч үлдээ шүү гэд өөрийн нөгөө миний чин сэтгэл юм юу байдаг. Тэгээд дор бүрнээ их орныхон төлөө хувь хүний хувьд ч гэсэн хийж байгаа тэр том зүтгэл болгон зориг болгонд биелэх болохгүй. Тэгээд сайхан хундгааталгаад нийтлвиз үзэгчтэй байхын зүгээс бас бүгдээрэнд наадж байгаа хамгийн гол нь эрүүл энхийг хүсье. Тэгээд 2026 он та бүхний өмнө олзомгоор дүүрэн байх болтугай. Хүрэлцээсэнд бүгдээрэнд маш их баярлалаа. Оргилон дарс шиг оргилж байх болтугай. Шинэ оны минь хүргье. Төрүүлж алхацгаая гэж байна.